Алд түмнийг өөмөнд самуунд ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Бүрэлдэхүүн сайдыг энийг ч нэр төвшөлөхгүй. Төрдөө орчилмааргүй. Төшөв рүү орчилмааргүй болсоо байдаг ш. Бид нар хамтдаа ядах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ядагдах ёсгүй. Хайрлах үтэхэд би билээ. Зоримдэргүй үзэгчтэй NTV телевизтэй хамт байгаа та бүхэнд баярлалаа. За бид бүхэн студид шинэ 7 хоногийнхоо дугаарыг хүрэхээр бэлэн болсон байна. За энэ өдрийн ярилцлагт маань цагдаагийн ерхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Төмөрбаатарын Сүхбалт дарга яриад байна. За танд орой мэндэргүй. Орой мэндэргүй. За юуны өмнө урилга хүлээж авсан танд талархал илэрхийлье. За ер нь цагдаа манай энэ хуулийн дарга нарч бас телевизийн юм ярилцлагад бас шууд орохоос ер нь жоохон зэрвэд идэх талтай байдгийн шүү. За нээлттэй сайхан яриад өгөрөө гэж танаас үсгээрээ. За хаваржаа тавлгүй ажил их үү? Мэдээ цагдаа бол өдөр болгон шахуу ажилдаа байдаг шүү дээ. За хаваржаа тавлаг байна. Тэгээд ер нь сайхан жил гарлаа гэж хов өнөө өгд бодож байна. Тэгээд цагдаагийн байгууллагын ажил бол нөгөө өдөр тутам 24 цагаар явдаг учраас бидний ажил бол яг өдөр тутамдаа л ачаалтаа л ажиллаж байгаа. За хэвлэл сэтгүүлчид улс төрийн хувьд ч юм уу, за салбарын хувьд бол Сүхбалт гэдэг хүнийг бол ер нь бол мэднэ. За олон нийт бол ер нь бас яг сайн мэдхүү гэдэг асуулт бас хамгийн ихний асуулт байх болов уу гэж би бодож байна. Таны намтрыг харахад ерөнхийдөө эдийн засгийн чиглэлээр ажиллаж ирсэн. Тийм намтартай мэлээ. Ер нь дотоод ч гэсэн боловсрлоо эзэмсэн байлээ шүү дээ. Та ерөнхийдөө нэг юм ажлын товч одоо гараагаа хаанаас эхэлж байсан бэ гэдэг асуултаар бас яриагаа эхлээд явъя гэж бодож байна. Би 97 онд 10 дугаар ангид төгсөөл нийслэлийн Баян шөнийн 67 дугаар сургуулийн 10 дугаар ангид төгсөөл тэгэл тэр жилдээ цагдаагийн курст явал тэгэл цагдаагаар ажиллаж гисэн. Тэгээ 3 жил Сонгоны хайрхан дүүргийн цагдаагийн цагдаагаар ажиллаад тэгээ сургуульд ороод тэгээд цагдаагийн актив төгсөөл Гинтэн аймгийн цагдаагийн газарт эсгийн төлөөлөгчөөр томилогдоод тэгэл эсгийн төлөөлөгчөөр 2 жил гараа ажилласан. Тэгэл Гинтэн аймгийн цагдаагийн газарт эдийн засгийн төлөөлөгчөөр томилогдож 4 жил гараа ажиллаад тэгээд хотод орж ирээд эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтээ тэмцэх хилцс гэж байсан тухайд тэрчээ ажилласан л да. Тэгэл эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтээ тэмцэх хилцст ахлах төлөөлөгч дасгийн дарга, хилцээний дарга, газрын дарга, тэгээд сүүлд нь эрүүгийн цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтээ тэмцэх газрын дарга хийж байгаад эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга хийж байгаад тэгээд эрүүгийн цагдаагийн албаны даргаар томилогдож 3 жил гараа ажилласан. Тэгээд эрүүгийн цагдаагийн газрын даргаар томилогдсон. Энэ 20 одоо 7 жил цагдаагийн 28 дахь жилдээ цагдаагийн байгууллагад ажиллаж байна. Тэгэл ер нь голцоо эрүүгийн цагдаагийн албаныхаа чиглэлээр ажилласан юм л төгт. Тэр дундаа бол эдийн засгийн гэмт хэрэгтээ. Тийм, эдийн засгийн гэмт хэрэгтээ тэмцэх чиглэлээр л ер нь төлөх. Ер нь одоо бусад гэмт хэрэг одоо зөрчлүүд олон байгаа. За ингэж эдийн засаг гэдэг чинь бас миний хувьд бол ингээд ерөнхийдөө бас нэг талаараа санхүү мөнгөтэй холбоотой болж байна. Хоёрд аж ахуйн нэгжүүдтэй бас холбоотой болж байна. За магадгүй бас бус төртөж гэсэн холбоотой зүйлсүүд гардаг. Ер нь онцлог нь юу вэ? Эдийн засгийн гэмт хэрэгтээ тэмцэх чиглэлийн. Эдийн засгийн гэмт хэрэгтээ тэмцэх чиглэлээр анх ажиллаж байхад бол энэ худалдаа ажиллагаатай холбоотой гэмт хэрэгүүд их шалгадаг гэсэн. Тэгээд сүүлдээ нөгөө зөвхөн цагдаагийн байгууллага одоо шинэ хуулиараа энэ татварын гэмт хэрэгүүд, за мөн одоо эдийн засгийн бусад одоо оюуны өмчийн гэмт хэрэгүүд, мөнгө угаах гэмт хэрэгүүд шалгах болсон. За тэгээд яг энэ үндсэн гэмт хэрэгүүдтэй л тэмцэх чиглэлээр ажиллаж байсан. Би мөнгө угаах гэмт хэрэгийн чиглэлээр 2013 оноос хойш ер нь 21 он хүртэл ажилласан. Яг мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр дагнан энэ мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр дасгийн даргад байсан. Анхны мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хилцээний даргаар ажиллаж байсан. Тэгээд эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар ажиллаж байгаа гэсэн мөнгө угаах гэмт хэрэгийн чиглэлээр л төлөвлөгөө ажилласан юм бол. За таныг өнөөдөр ярилцлагатаа урьж авчирсан одоо шалтгаан буюу ярилцах сэдвийн үрээгээ хоёлаа эхэндээ ярилцаад авъя гэж үзлээ. Нэгдүгээр олон нийтийн дунд төвшгөл хүсэж байгаа цаг үеийн асуудлууд байна. За хоёрд юуны цагдаагийн албаны шинжилэл энэ
цагдаагийн албыг одоо илүү одоо эргэндээ ээлтэй, илүү эргэндээ үйлчилсэн чиглэлтэй бай гэдэг зүйлсийг маш их ярьдаг. За энэ чиглэл дээр ямар бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна, хэрэгжүүлж байгаа гэдэг хоёр дахь асуудал. За дээрэс нь хүний эрхтэй холбоотой асуудлыг бид танаас асуумаар санагдав. Хамгийн их хүний эрх зөрчил яригддаг салбар дээр танах байна. Нэг хоёр дээр л орж ирэхээр байна. А хоёрд хүний эрхийг хуулийн дагуу хязгаарлах боломжтой одоо субъект гэх юм бол танах бас байгаа. Тэгэхээр энэ гурван чиглэлээр хоёулаа асуултаа явна. Тэр хинтий гэдэг дээр би танаас асуугаад авъя л да. Хүмүүсээс асууж байгаа. Одоо энэ сүүлийн манай хуулийн байгууллагын дарга нар чинь ер нь жоохон хинтий голдуу байгаад байна да. Энэ томилгоон дээр та ер нь юу гэж хүлээж авсан? Ер нь бас нэг тийм хинтий талаасаа Монголын улс төрийн оргилд байгаа дарга нар байгаа учраас цагдаагийн дарга тавьж чинь удаа л гэж би бол харж байгаа. Би бол яг хинтийх биш. Хинтээ аймгийн цагдаагийн газар очиж томилогдож бол 7 жил ажилласан. Тэрнээс өмнө бол хинтээ мэдд очиж үзээгүй байсан. Ер нь яг би хинтээ аймгийн цагдаагийн газарт сайхан нутаг оронд дээрээс нь сайн хамт олон дунд их зүйлийг сурч мэдэж ингэж л ажилласан. 7 жил ажилласан. Тэгсэнс би одоо жишээлбэл хинтээ гаралтай улс төрчтэй ч юм уу хинтээ гаралтай улсуудтай би одоо ажил үргийн шугамар л одоо л таньдаг мэддэг болж байгаа. Өмнө нь бол таньдаг мэддэг байгаагүй. Намайг тухайн үед ажиллаж байхад одоо тэр улс төрчнөр жишээлбэл одоо хинтээ аймагт ажиллаж байгаагүй гэдэг юм уу тийм. Ийм л байна. Яг улсууд нөгөө хинтийд ажиллаж байсан гэдэг утгаар нь сухалд одоо хинтээ аймгийн хүн гэдэг. Тэснээс би бол одоо яг Улаанбаатар хотод төрсөн. За уг гарал бол манай аав Дорноговын аймгийн хүн. Тэгэл Улаанбаатар хотод төрж өссөн юм л. Хинтээ аймагт олон жил ажилласан. Дээрээс нь бас сонгон хайрхан дүүрэгт байсан гэл ингээд тухайн үеийн томилгооны үед сайд нь Нямбатар сайд байсан гэл иймэрхүү зүйл бас яригдчихл байгаа юм л да. Ер нь ингээд иймэрхүү мэдээллүүдийг гаргахад ер нь одоо цагдаагийн дарга хэр одоо дархлаатай хүлээж авдیں۔ Ер нь юу гэж харддаг юм? Би одоо тэгэл ямар ч байсан ихэнх улсууд нөгөө миний одоо хаана ажиллаж байсан, хэрхэн яаж ажиллаж байсан, хамт олон дундаа яаж ажиллаж байсан, гэмтэрхтэй тэмцэх чиглэлээр ажиллаа яаж хийж байсан мэдэх болохоор би бол нэг имзэлж хүлээж авдаг. Би одоо тэр Баян шөнийн ханаа материалын артлын онхордол төрж өссөн үнэл юм чинь. Тэр нэгдүгээр ангиас ахгуулаад тэр Баян шөнийн 67 дугаар сургуульд би суралцж төгссөн үнэн. Тэгээ тэр хамт нөгөө нэг анги хамт олон байгаа тухайн үед тэр чи амьдарч байсан хүмүүс байгаа. Тэгэл тухайн үед сонгон найрхан дүүргийн цагдаагийн хэлцэд ажиллаж байсан хүмүүс байгаа. 97, 98, 2000 онууд ажиллаж байсан улсууд байгаа. Тэднэр л бүгд л мэдж байгаа юм чинь. Тэгэл яаж хэрхэн ажиллаж байсан, яаж одоо энэ хүн одоо ажиллаж амьдарч байсан гэдэг нь бүгд л мэднэ юм чи. Тэрэн дээр нэг одоо имзэглэг байдаг шүү дээ. Өдөр тутмын ажил одоо иргэн бүр тулгамдсан асуудал. За цагдаагийн байгууллагын ерөнхий чиг үүрэгч гэсэн гэмтэргээс урьдчилан сэргийлэх гэмтэргийг илрүүлэх гэдэг ч юм уу тий дотоодын аюулгүй байдал дээр анхаарал хандуулах гэдэг иймэрхүү зүйлс байна. Энийн хажуугаар ингээд цагдаагийн ерөнхий газрын одоо удирдлагуудын төвшөнд миний саяхан асууж байгаатай холбоотойгоор ер нь ийм улс төр ороод идэг гэдэг зүйл байдаг л да. Ер нь хэрэг улс төрж гэж одоо танаа байгууллага дээр хүмүүс хандлага гаргаж байна. Ер нь хэрэг улс төрийн тийм асуудал дарамт шахалт гэдэг ч юм уу эсвэл яриа хөрөө орж ирж байна. Та шуудхан хариулвал. Ер нь бол тийм байсан. Өмнө нь би ер нь цагдаагийн байгууллагад 27 жил ажиллахад энэ улс төр ордог байсан. Улс төрийн томилгоо явдаг байсан. Пракц болдог байсан. Ийм байсан. Энэ нэг нөгөөлтөө цагдаад одоо ч тийм байх. Энэ одоо тэр аймгийн одоо энэ одоо жишээлбэл Арангай аймгийн гаралтай албаагч нар. За энэ одоо хамгийн том явж байгаа дарга нь энэ нөгөө Арангай гаралтай албаагчтай дэмждэг. Цуг Арангай аймгийн цагдаагийн газарт ажиллаж байсан албаагчтай дэмждэг ч гэдэг юм уу. Эсвэл өөр тухайн нэг аймгаас их хурлд нэр дэвссэн гишүүн сайд дарга нараас дэмжлэг авдаг. Нэг орон нутгийнх нэг аймгийнх гэдэг юм байх. За тэгээ бид нар бол энийг таслан зогсоох арга хэмжээл авсан. За энэ нэг үеихэд би 2023 оны 9 сарын 6-ны өдөр цагдаагийн ерөнхий газрын дарга дотоодын зэвсэг хамгааллагчаар томилогдсон. За би томилогдсон өдөр бол энэ нийт бие бүрэлдэхүүндээ үгээ хэлж одоо хэрхэн яаж ажиллах вэ гэдгээ танилцуулж байхдаа би хэлсэн. Би энэ цагдаагийн ерөнхий газрын дарга дотоодын зэвсэг санал ширээтэй зурлаж ажиллахгүй. Би одоо энэ улс төрөөс ангид байх, дээрээс нь милиц зарчмаар
цагдаагийн байгууллагын удирдах ажлыг томилох энэ юм дээр л би ажиллана. Хэрвээ улс төрд нөлөө бүхий итгээд эсвэл одоо улс төрчөөр яриулсан эсвэл энэ пүүс компани захирлуудаар албан тушаал томилогдъё гэж яриулсан тохиолдол болгоноч би зарлаа шүү. За эхлээд би байгууллага хамт олонныхоо дунд зарлаа. Дараа нь би нийт зарлаа шүү гэдэг хэлсэн. За энийгч хийсний дараа би ер нь цагдаагийн байгууллагын удирдах ажилтныг сонгон шалгаруулалтаар явуулъя гэдгийг бид ер нь зөвлөлөөрөө ярьж байгаад гаргасан. За бидний хууль эрх зүйн орчин байна. Төрийн албаны тухай хууль байна, цагдаагийн албаны тухай хууль байна, хөдөлмөрийн хууль байна. Дээрээс нь энэ мэргэц зарчмаар албаагч тухайн албан тушаал дээр доктор сургалтад ажилласан байх ёстой. Дээрээс нь мэргэжсэн байх ёстой. Энэ зарчмыг баримтлая гэдэг 2023 оны 10 сараас хойш одоо манайх нэг 27-8 дахь удаагийн энэ удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг зарлж байна. Нийтдээ нэг 100 хамгийн сүүлийн байдлаар 104-5 албан тушаалтан удирдах ажилтны сонгон шалгаруулалтаар томилогдчиход байна. Сонгон шалгаруулалт зарлаа томилогдчиход байна. Тэгэхээр яг хуу зүгээр энэ дээр янз бүрийн байдал гарна л та. За энийг дэмжижээр, энийг одоо шалгалтанд орж байгаа улсууд дэмжижээр гэдэг би өдөр тухайн ярьж байгаа улсууд нь шууд хэлдэг. За би зарлана гэд хэлсэн юм аа. Та намайг уучлаарай одоо тэг өөр юм байхгүй гэдгийг нь бол шууд хэлж байгаа. Дээрээс нь намайг энэ ажилд аваад ажиллаж явах явцад одоо хууль зүйн дотоод төрийн сайдаар ажиллаж байгаа сайд нар маань их тэмцсэн. Яг энэ дээр бол та мэдж байгаа бол Нямбатар сайд бол би оролцохгүй. Сайдаар ажиллаж байхдаа би оролцохгүй, томилгоонд ч оролцохгүй гэдэг ил тод хэлжсэн. Дараа нь инквайр сайдаар ажиллаж байхдаа манай удирдах ажлын зөвлөгөөн дээр очиод мөн бас энийг хэлсэн. Би зөвхөн сонгон шалгаруулалтаар томилогдсон албаагч чиглүүлэн зөвшөөрнө. Нададаас бол одоо энийг тэр томилж өгөөч, тийж томилж өгөөч чинь уулар ирж байгаа. Тэрийг би бол хүлээж авахгүй гэдэг ил зарлж байгаа шүү гэдэг. Томилогдсныгоо маргааш хэлжсэн тийм үү? Тийм. Одоо ажиллаж байгаа Алтан гэрэл сайд бас хэлсэн. За манай удирдах ажлын зөвлөгөөн дээр ч хэлсэн. За би зөвхөн энэ таана харин удирдах ажилтны энэ сонгон шалгаруулалт чинь шудраг байх ёстой шүү. Харин би одоо танай энэ удирдах ажилтны чинь томилгоонд бол оролцохгүй гэдэг байр суурьаар илэрхийлсэн. Дээрээс нь Алтан гэрэл сайд бол яг зүгээр нутгийн хүнийг нутагт нь ажилуулах бас тийм зөв буруу юу? Тэ удирдах ажилтнуудыг томилохдоо яг тэр нөгөө нутагч өсөд төрсөн ийм хүнийг нутагт нь ажилуулах давуу тал байна уу? Эсвэл сул тал байна уу? Энэ дээр бас анхаарч ажиллаарай гэдэг ийм л юм ярьчихсан. За тэрнээс хойш нэг чих улс төрийн хүрээний хүмүүс танихгүй бол нэг их ярихгүй надад бол. За ярьсан нэгэнд нь бол тэгж хэлж байгаа. Тэгснээр бол цагдаагийн байгууллагын энэ удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг бид нэр хамгийн гол нь эхлүүлснээрээ энэ цагдаа дотроо бас нэг шинжил хийж байгаа. Нөгөө бид хоёрын ярихад хоёр тусад байна шүү дээ шинжил. Ерөөсөө шинжил энэ бид нар зөрөгтэй зарим улсууд бол хэлдэг байхгүй дэмий гэдэг. Бид нар зөрөгтэйгээр энэ удирдах ажилтнаа сонгон шалгаруулж байгаа нь бидний нөгөө твшил шинжлэх гарч иж байгаа. За яг хаа алдаан оноо янз бүрийн юм байгаа. Тэрийг үгүйсэхгүй бид нэр эхлээд энэ дасгын дарга нараа ихэд дотроо сонгон шалгаруулалтыг явуулдаг гэсэн бол одоо бид нэр газар хэлцээний дарга нар эднэрийг бүгдийн төрийн албаны зөвлөлтөд хамтарч тэр хууль эрх зүйн болон тест шалгалтын төрийн албаны зөвлөлтөөр авдаг болсон. Энэ тэрчээ төрийн албаны зөвлөлтөөр аваад шууд компьютер хэрэглэгдсэн дээр гараа явуулдаг. Бусад цагдаагийн албаны тухай хууль заасан нөгөө бие билдрийн шалгалт за тэр мамлайлах уур чадварын шалгалт ч гэдэг юм уу те санхүүтэй холбоотой төсөв цагчтай холбоотой шалгалт ч гэдэг юм уу ярилцлагын шалгалт одоо тэр полиграфийн аппаратанд оруулах шалгалт зэрэг бол цагдаагийн байгууллага өөрөө авч байгаа. Гэхдээ энийгээ ил тод бас лайв хэлбэрээр албаагчтайгаа дунд шууд үзүүлэх ийм хэлбэрээр авч байгаа. Тэгээ энэ маань бас явах тулганд бол сайжрал албаагчтаас одоо энэ жоохон юм байна. Энэ дээр нь жоохон шудраг ус юм орох гээд байна ч гэх юм уу те. Ийм тохиолдолд шинжилэл явж байгаа. Ер нь сонгон шалгаруулалтыг зөвхөн нэг хүнээр ахлуулах биш шалгалтыг авах та. Энэ албадуудын дарга удирдлагуудаар нь өөрсдөр нь ахлуулах ийм зохион байгуулалтаар хийж байгаа. Одоо тэгээд сая таны хэлснээр энэ хүмүүсийн яриа томилуулцдаг энэ томилгоог болиулаад сонгон шалгаруулалт зарлаад явчих. Би энэ хүний чинь томилохгүй гэхээр эргээд тэр одоо жишээлбэл эрх мэдэлтэй хүмүүсээс ч юм уу ямархуу хариу үйлдэлүүд гарах юм. Би бол одоо надад бол тийм олон хүн яриаггүй. Би бол шууд л үнийг манайх юм сонгон шалгаруулалт зарладаг болсон. Тийм учраас та тэр үнэ үнэхээр ингээд
удирдах ажилтан болъё, дарга болъё гэж байгаа бол энэ сонгон шалгуулалтанд л оруулж байгаа. Тэгэл тэр хүн гараад ирвэл шударга гараад өгнө, алба багштай хүлээн зөвшөөрөгдсөн ийм л удирдах ажилтан гараад ирнэ. Тэр хүнд ч хэрэгтэй, танд ч хэрэгтэй. Аагүй зүгээр аймаг орон нутагт бол одоо манай тэр залуу сайн ажилтгийг шүү дэмжээрэй гэж ярьж байгаа. Тэр үнэийг л оруулж байгаа. Тэгэл юу яа. Одоо үнэхээр сайн алба багш нөгөө нөөцөнд орсон байх хэвээр. Тэр тухайн албан тушаал дээр ажиллах нөөцөнд орсон байх хэвээр. Хуулийн дагуу шаардлага хангасан. Тийм шаардлага хангасан байх хэвээр. Ажилласан жилэнд хүрсэн байх хэвээр. Тэ? Ийм нөгөө мэдлэг боловсрол хүрсэн байх хэвээр. Жишээлбэл одоо мөрдөн шалах чиглэлийн хэлтсийн дарга дээр бол энэ мөрдөн шалах чиглэлээр ажиллаж исэн тийм туршлагатай албагч зайлшгүй шаардлагатай. Тэгснээс гудамжинд эргүүл хийгээд явж байгаа ч юм уу те дан одоо жижигрийн явцаараа ажиллаж исэн хүнийг шууд тийм мөрдөн шалах ажиллагаанд шууд одоо хяналт тавих, зааж сургах ийм албан тушаал дээр тавьж болох. Туршлахгүй гэсэн үг шүү. Тийм. Тэгэхээр нөгөө удирдах ажилтны маань шалгуур дээр нь ажлын байрны тодорхойлолтын дээр нь ийм албан тушаалд одоо жишээлбэл ахлахын албан тушаал, чиглэлийн ахлахын албан тушаал тэдэн жил ажилласан гэж шалгуур байна. Тэр шалгуурыг л хангаж явах хэрэгтэй. За таны одоо юу саяын надад хэлж байгаа энэ хариултаа сонсоход улс төрийн асуудлыг ер нь холдохуулахыг цэцгэдгийг хүсэж байгаа юм. Гэхдээ нөгөө талдаа бас ингээд олон нийтийн шүүмжийг бас ингээд ирүүлэр харж байгаа тийм ээ. Улс төрчүүд байна. Цагдаа улс төртэй хамаартай байна. Энд дээр би нэг л жишээ хэлээ л да. Сая сонгуулийн үеэр цагдаагийн ерхий газраас одоо танай хэвлэл мэдээллээс гарч ирэх мэдээлэл хийсэн. За энэ бол нэг Монгол Улсын хоёр иргэн буюу хуучин төрийн өндөр албан тушаал асж исэн элбэгдэрж ерөнхийлөгч. За тамгын газрынхан дарга байсан Цагаан гэдэг хоёр хүний одоо чат гэдэг одоо чат гэж хэлээ л да орондоо цагтлын харилцаа шүү дээ. Тэрийг дэлгэж тавиад сонгуулийн өмнө мэдээлэл хийсэн. Энэ одоо улс төрж байгааг нэг хэлбэр мөн үү? Ямар шаардлага шалтгаанаар тэр мэдээллийг хийх болов? Яг гэмтэргийн шинжтэй гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага одоо харьяал нөгөө юу одоо хэн өгөх нь хамаагүй авч шалгана. За гэмтэргийн мэдээлэл гомдол мэдээллийг шалгахдаа цагдаагийн байгууллага дээр зөвхөн хууль заасан үндэс журмын дагуу шалгана гэсэн байна. За яг зүгээр би тухайн үед таны яг асуултнаас тухайн үед бол энэ нийгмээс за дээрэс нь энэ захим орчинд тий энэ захим мэдээллийн орчинд дээрээс нь сайт одоо хэвлэл мэдээллийн байгууллагын орчинд энэ гэмтэргийг шалгаж байгаатай холбоотой янз бүрийн мэдээлэлүүд гарч ирсэн. Одоо ингэсэн гинэ, зарим нь бол худлаа гинэ, шалгаж байгаа нь худлаа гинэ. Зарим нь бол одоо энэ улс төрийн захиалгатаа шалгаад эхэллээ ч гэдэг юм уу те. Энэ бол зүгээр яг тэр тухайн үед шалгацсан гэмтэр биш шүү дээ. Бүр өмнө гомдол мэдээлэл орж шалгадаад гэр бүртгтийн дугаар аваа шалгажсэн. Тэгээд янз бүрийн байдлаар бичээд энэ яг бодит үнэн мэдээллийг өгөх шаардлага бий болсон. Бодит үнэн мэдээллийг бид нар одоо нийтийн мэдээллийн тод байдлын тухай хуулийн дагуу өгөх үүрэгтэй. Нэгдүгээр, хоёрдугаар эрүүгийн хяншилт тухай хуульд заасан энэ шалгагдж байгаа гэмтэргийн шинжтэй шалгагдж байгаа прокурорын хяналтанд шалгагдж байгаа энэ хэрэг бүртгэлтийн хэрэг мөрдөн байцaalд хэрэгж байсан бид нар заавал хуулийн дагуу прокурорын байгууллагаас зөвшөөрөл авч одоо нийтэд одоо мэдээлэх ийм үүрэгтэй. Тэр үүргийнхаа дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж исэн байгууллага нь одоо нийгэмд одоо үнэн зөв мэдээллийг өгөхийн үүднээс л яасан. Яг нийгэм ийм мэдээлэл хүсэж байна. Бид нар одоо бодит мэдээлэл өгөх үүрэгтэй. Гэхдээ бид нар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учраас ямар мэдээллийг өгөх вэ гэдэг байдлаар хандаал тэгээ прокурорын зөвшөөрсөн юм. Та нар яг энэ зөвшөөрөгдсөн хэмжээнд л мэдээлэл өгнө шүү. Энэс илүү мэдээлэл өгөхгүй шүү гэдэг байдлаар зөвшөөрсөн хэмжээнд л мэдээлэл өгч байгаа. Саяфтраханда он гарсны өмнө лөө арай дараа нь ч лөө тэр та бүхний тэр прокурорын зөвшөөрөл гаргаж тавьж байгаа тэр мэдээлэл одоо тэрний чатын хэсэг гэдэг юм да. Энэ л хуурамч байна, эвлүүлэг байна гэдэг зүйл нэгдүгээрт гараадсан. Хоёр тийм зүйл үнэхээр шалгалтын явцсан одоо өнөөдөр яг ямар төвшөнд очиод байгаа юм бэ? Бид нар ингээд нэг юм хэрэг гарч ирээл эсвэл нэг нулиан болж ирээл ингээд олон нийт хуваагдал хэрүүл маргаан болоод тэгэл хэд хоногийн дараа марчдаг тухайн үйл явц нь юу болсон бэ гэдэг нь хариултгүй үлчдэг л дээ. Та нэг боломжтой одоо хуулийн хүрээнд хариулах юм хэмжээнийх нь хүрээнд хариулж өгч. Тэр хэрэг юу болов? Тийм. За хэрэг бол мөрдөн шалгах ажиллагаанд шалгагдж байгаа. Яг уулыгаа дагуу шалгаж байгаа. Зүгээр тэр одоо чатж байдаг юм уу? Энэ одоо хуурамч уу, тий? Эсвэл бодит биш үү гэдэг юм уу? Энэ асуудал бол одоо мөрдөн шалгах ажиллагааны явцсан тал нотлогдоо шалгаж байна. Энэ чинь нөгөө
шинжилгээний байгууллага гэж байгаа. За энэ байгууллагууд шалгана. Шаардлагатай бол одоо дахин шинжээч намж шалгаж болно. Зүгээр миний ганц хэлэх юм бол цагдаагийн байгууллага жишээлбэл мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхдаа гэдэг ч юм уу те ийм байдлаар энэ хуурамч нотлохыг бүрдүүлэх ч юм уу те ийм байдлаар одоо прокурорын хяналтанд байхгүй нотлохыг бүрдүүлэх ч юм уу гаргах ч юм уу ийм одоо тохиолдол юм уу хэрэгцээ шаардлага бидэнд бол байхгүй. Нэгдүгээр. Хоёрдугаарт бүх одоо нотлох баримтыг хэргийн оролцогчийг өөрсдөд байлгаж хагаад гаргаж ирдэг. Одоо жишээлбэл компьютерт үүслэг хийхэд хэргийн оролцогч байна, өмгөөлөгч байна, хөндлөгийн гэрчүүд байна. Тэрэн дээрээс л гарч ирж байгаа юмыг бид нотлох баримтаар хаана. Одоо жишээлбэл яг би энэ зүгээр мэрэгжлийн талаас нь ярьлаа шүү. Одоо жишээлбэл хэн нэгний компьютерт үүслэг хийвэл прокурорын зөвшөөрөлт. Энэ компьютерт үүслэг хийж одоо үзлэг хийж хаана ямар байл хадгалагч байна гэдгийг прокурорын зөвшөөрөлт үүснэ. Прокурорын зөвшөөрөлт үүсгэхдээ одоо жишээ нь хэрэг одоо холбогдуулан шалгаж байгаа ч юм уу те сэжиглэж байгаа этгээд хажууд нь хөндлөгийн гэрч хажууд нь түүний өмгөөлөгч байлцж байгаа ингэж л. Эрэггүй хэрэг янз бүрийн тухай хууль заасны дагуу энэ эрэггүй хэн шийдвэрлэх ажиллагаанд оролцож их. Өмгөөлөгч байна, хохирогч байна, холбогдогч байна те хөндлөнгийн гэрчүүд байна, нөгөө хилмэрч байна, шинжээч байна те. Ингээд олон талаас олон хөндлөнгийн одоо эрүүгийн эрэг хяналтын ажиллагаанд оролцогчд нар байдаг. Тэгэхээр одоо аль тал яаж хүлээж авч ярих нь бол одоо тэдний л асуудал. Харин гагцгүй энийг бол давагдсан зүйлийг тэр прокурорын зөвшөөрлөөр авагдаа тэрийг прокурор үнэлээд мөрдөн шалгах ажиллагааны хавц зэрэгт нотлох баримтаар ороод тэр нь шүүхтэр очиод тэр шүүх байгууллага үнэлэл эцэст нь шийдвэрлэл ийм л юм байна. Тэгснээс бол жишээлбэл гэмт хэргийг шалгаж явах явцад бол одоо зарим нэг улсууд бол намайг гэмт хэрэг хийснээр таал нотлдог л. Би бол одоо гэмт хэрэг хийсэн гэдгээ ярихгүй. Нотлох гэдэг ч юм уу. Одоо энэ өөр болсон. Эрүүгийн эрхийн шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим маань ч юм болсон. Нотлох үүрэгтэй. Хуулийн дагуу нотлох үүрэгтэй гэдэг болсон. Одоо бол мөрдөн шалгах ажиллагааг хуулийн дагуу явуулж байгаа. Зүгээр тэр доторх нь яаж нээж ийн бол би яг мэдээлэл байна. Би таныг ийм асуулт асууна гэж мэдээгүй зүгээр мэдээлэл байгаа. Цагдаагийн байгууллага яг ер нь өнөөдрийн байдлаар жилийн эцсийн байдлаар гэхэд 2025 оны 1 сарын байдлаар гэхэд 45 мянган хэрэг гэмтэрэг шалгаж байгаа цагдаагийн байгууллага 45 мянган гэмтэрэг. Албаа агчид нэг 10 мянга. Яг энэ гэмтэрэгтэй тэмцдэг албаа агч бас цөөн. Одоо жишээлбэл нийт бие бүрэлдэхүүн 10 мянгаар болчиход. Нийт бие бүрэлдэхүүн 12 мянгаар. 12 мянга. Дотоодын зэрэгтэй нийлээд 12 мянган албаа агч байгаа. Тэрний одоо жишээлбэл офицер бүрэлдэхүүн гэхэд манайх нэг 6600. Цагдаа бүрэлдэхүүн гэхэд нэг 5600 хавцаа байдаг. За тэрнээсээ яг офицер бүрэлдэхүүнээс нөгөө мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг албаа агчд маань цөө. Сая бид нар энэ мөрдөн шалгах ажиллагааг шуурхаа болгох иргэдийн хохирсон хохирлыг нөхөн төлөвлөлт зөрчигдсөн эргийг сэргээх тал дээр цагдаагийн байгууллага анхаарч ажлын 2025 оныхоо зорилтод оруулаад зөвхөн энэ мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нэг одоо албаа нэмс одоо зөрчлийн хэрэг бүртгэх алба байсан бол хэрэг бүртгэх алба болоод энэ шууд гэмтэрхтэй тэмцэгчийн үүрэгтэй алба болж өөрчлөгдсөн зөрчлийнхөөсөө гадна. Дээрэс нь зөрчлийн хэрэг бүртгэх албаа хэрэг бүртгэх алба болгож өөрчлөгдөө хэрэг бүртгэх албандаа бас 200-аар оронтой нэмсэн. Энэ нөгөө өдөр тутмын энэ мөрдөн шалгах ажиллагааг шуурхаа явуулъя. Энэ 45 мянган хэрэгээ шийдвэрлэе. Шийдвэрлэхдээ шуурхаа хохирлыг нөхөн төлөвлөх, иргэдийг чирэгдүүлэх шийдвэрлэгээд бас оронтойгоо нэмсэн. Одоо нөгөө нэмэгдүүлсэн оронтойгоо өөрсдөө за бидний бодлого зөв явуул энэ мөрдөн шалгах ажиллагаа шуурхаа явуулах юм байна гэдэг бодлогоо тодорхойлоод тэрэнд нэмсэн. Мөн мөрдөн байцах албан дээр 180 оронтой нэмсэн. Энэ нөгөө эдрээ төвхтэй олонныг одоо хамарсан ийм хэрэгүүдээ бас урдан шуурхаа шийдээ. За иргэдийг ер нь хамгийн том зорилго бол бидний иргэдийн одоо цагдаагийн байгууллагад хамт гэмтэргийн шинжтэй гомдол мэдээлэл дуудлага өгч хандсан тохиолдолд бид нар түргэн шуурхаа шийддэг болъё. За энэ дээрээ бид нар ахиц гаргая гэсэн зорилготой л энэ яасан. Тэгснээс бол нэг хүнээр нь яг албаа агчаар наавд цөөн яг энэ мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байгаа оролцдог мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг албаа агчд болцсон. Гэхдээ бид нар бол энэ жил ямар ч байсан энэ үгээрээ ажиллахад бол тодорхой гэмтэргийг бууруулах дээрээс нь гэмтэргийн илрүүлтийг ахиулахад нэлээд одоо
өсгөөс өндөр хэмжээний өөрчлөлтийг гаргаж чадна. За хоёулын бие бүрэлдэхүүнтэй холбоотой, хүний нөхцөл холбоотой зүйлийг би бас асуухаар бэлдсэн ба. Нөгөө цаг үеийн асуудлаа хоёулаа бас нэг хүмүүсийн сонирхож байгаа зүйлсийг хариулаад дуусгах гэж байна. Хамгийн сүүлд сая 1-р сарын сүүлээр болсон санагч нэг цэргийн гэр бүл харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан тийм ээ. Угаараас болоод энэтэй холбоотой бас л олон нийтийг одоо цочртуулсан тийм үйл явц болсон. Яалтчгүй тэр мэдээллийг харахад цагдаагийн байгууллагаас гаргасан мэт тийм үү эсвэл гаргасан уу гэдэг эргэлзээ дөрвөлхөж мэдээлэл тэр дээр нь тэр хүмүүсийн талаар хувийн нууц мэдээлэл, хувийн мэдээллүүдийг нь ил гаргацсан байсан л да. Энэ хэрэг одоо ер нь шалгалтаа дуусч гинөө тэр мэдээллийг гаргасан хүн нь цагдаагийн албаа хаагч байв уу эсвэл өөр хүн байв уу? За хэрэг бол шалгаж байгаа. Бас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Манай Алтан гэрэл сайд хүртэл нэг барсан мэдээлэл өгсөн. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. За тодорхой тооны хэмжээний хүмүүсийг холбогдуулан шалгаж байгаа. Шалгаж байгаа. За тухайн мэдээлэл нь бол одоо цагдаагийн байгууллагын одоо рапорт гэдэг юм уу, цагдаагийн байгууллагын танилцуулгач гэдэг юм уу те. Ийм одоо өнгөтэй ч юм уу ийм байдалд гарсан бол үнэ. За биднес ч гэсэн энэ дээр дотоод хяналт шалгалт явуулсан. Явуулсан. Тэгээд дээрэс нь энэ явуулсан энэ удаа бас мөрдөн шалгах ажиллагаанд шилжүүлээ шалгуулж байгаа. Тэр одоо жишээлбэл цагдаагийн байгууллагт гэхэд хүний ял шийдэгдсэн эсэх мэдээллийг шалгах эрхтэй гэхэд л эрхтэй зөвхөн орж үзэх эрхтэй гэхэд л 9,000 албаагч. Сангаас үзэх эрхтэй 9,000 албаагч байна. Дээрээс нь бусад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа байгууллагууд бас орж үзэх эрхтэй. Гэхдээ логон бүртгэгдэн. Хин орж үзсэн бэ? Зөвхөн одоо саяны тэр жишээн дээр л бид нар хяналт шалгалт явуулаад үзэхээр 10 гаруй албаагч тухайн хүний мэдээллийг орж үзсэн. За энэ дээрээ бас шалгалтаа явуулсан бид нар. Тэр 10 гаруй албаагч зөвхөн цагдаагийнх уу эсвэл өөр бусад байгууллагаас ч байгаа. Тэгээ ихэнх цагдаагийн байгууллага албаагч. Дээрээс нь тухайн иргэдийн одоо тэр харамсалтай угаарт насуусан иргэдийн мэдээллийг бусад байгууллагуудтай бас хуваалцж ирсэн Viber группээр тийм асуудал гарч ирсэн. Тэднийг бид нэр дотоод бас шалгасан. Дээрээс нь цагдаагийн албаагч нар одоо энэ яг энэ нөгөө шахмал төрөлттэй холбоотой урьдчилан сэргийлэх ажил хэрэгжүүлж байгаа тий мэдээлэл шаардлага өгж байгаа ийм албаагч нарт хүртэл бас нөгөө энэ ийм гэмтэр гарсан шүү, тэдэн хүн юм байна шүү гэдэг юм уу тий ийм одоо мэдээллүүдээ бас хоорондын нөгөө ажлынхаа албаагчдынхаа групп дээр бичижсэн юм уурч гарч ирсэн. Гэтэ энэс шалгаад за яг энэ нь одоо цаашаа шалгах юм байна. Энэ дамжуулсан мэдээллийг энэ энгийн хүн хүлээгээд авцсан юм байна. Энэ энгийн хүн харцсан юм байна. Энэ хүн цаашаа бас нөгөө технологийн хувьд, техникийн хувьд ингэж одоо цаашаа шеэр хийсэн юм байна гэдэг юм уу. Энийг тогтоогоод одоо яг мөрдөн байцаа халуун дээр тусаас бүгд шалгах хэлцээр шалгаж байна. За дээрэс нь энэ мэдээлэл задруулсантай холбоотой нийгмийн сүлжээнд байршуулсан мэдээлэл задруулсантай холбоотой гэмтэрэг нь кибер гэмтэрэгтэй тэмцэх газар бас шалгаж байна. Хоёр тусдаа шалгаж байгаа. Тэгээ яг энэ одоо дутхгүй тодорхой болчихно. Бас энэ прокурорын хяналтанд доор бид нар мөрдөн шалгах ажиллагаануудын шуурхай явуулах чиглэлээр шалгаж байгаа. Тэр чинь нөгөө яг нэг шинжээчийн дүгнэлт гээл нэг тиймэрхүү нөгөө одоо захим төхөөрөмж дээр байгаа ямиг нотолж авах гэдэг юм уу те тэр одоо форенсик буюу тэр нөгөө технологийн уул мөрийг бэхжүүлэх энэ ажлууд дээр нь жоохон хугацаа ордог. Тэгснээс бол шуурхай явагдаад шийдэгдэнэ. Энэ бол тийм одоо нуух юм уу те тийм баггүй. Ер нь санаа зорилгын хувьд та бол бас хэргийн хувьд ингээд нарийн деталь ярихгүй л байна. Санаа зорилгын хувьд бол яг ингээд ус төрийн сэтгүүлчийн хувьд анзаарах тухайн үед ингээд чагсаалт цуглаан болгож байсан. Засгийн газартай холбоотой асуудлууд яригдж байсан. За яг энэ үед ингээд нэг олон нийтийн бүхэмдлийг төрөхөц зүйл болж гарч ирсэн. Энэ бол миний хувьд ингээд тэр залуугийн гэр бүлтэй холбоотой харамсалтай үйл явдлыг ямар нэгэн байдлаар улс төр ч юм уу эсвэл ашиг сонжоо болгож ашиглах гэдэг аль нэг талыг нь харахад надад үнэхээр одоо үнэхээр совчтгүй санагдсан. Тэгэхээр санаа зорилго нь яг ямар хуу байсан юм? Үнэхээр яг танаа цагдаа дотроос энэ гарч хүсвэл өөр санаа зорилго байсан уу? Энэ хүрээнд та ер нь ямар мэдээлэл өгөх үү? Бид нар ч бас тэрийг шалгасан. Одоо ч зарим нэгнүүдийг шалгаж байгаа. Яагаад тийм болов? Яагаад одоо жишээлбэл ийм харамсалтай хэрэг гарахад бол одоо
жишээлбэл цагдаагийн байгууллага очиж шалгах үүрэгтэй. Тэгснээс одоо цагдаагийн байгууллага тэрийг одоо заавал мэдээллийн задруулах ийм юм байхгүй. Ер нь бол тэрний одоо мэдээллийн яг зүгээр хуулийн дагуу бид нар тэр харамсалтай үйл явдал болсон хэрэг учрал гарсан газрын хамгаалтанд авах, шалгах ийм ажлыг хуулийн дагуу хийх хэрэгтэй. Яг нийгэмд нэг энэ захим орчинд одоо нөгөө цагдаагийн байгууллагатай холбоотой мэдээлэл гарангууд одоо цагдаагийн байгууллагыг шууд буруутгах ч байдаг юм уу те. Дээрээс нь одоо өөр өөр явж байгаа юмыг дарах ч байдаг юм уу те. Иймэрхүү асуудал гарсан байхаа үгүйсэхгүй. Бид нар бас энэ дээр нь л үзэж байгаа. Ер нь бол олон жишээн дээр ийм асуудал гарч байгаа. Олон жишээн дээр. Өмнө дэгсэн одоо цагдаагийн байгууллага руу одоо энэ юмыг үйл явдал болж байгаа юмыг цагдаагийн байгууллага руу чиглүүлдэг ч байдаг юм уу те. Цагдаагийн байгууллагыг хамдаж бичиж эхэлдэг ч байдаг юм уу те. Ийм юмнууд гэсэн явж л байсан. Яг та хэд нөгөө бас нөгөө өөрсдөө өнцгөөс харж байгаа те. Цагдаагийн байгууллага руу хандуулж гэнэ үү эсвэл бид нар руу чиглүүлж гэнэ үү гэж харж байгаа. Нөгөө талд нь бас дараагийн бас нэг жишээ байна л да. Бас нэг жигсаа цуглаан болохгүй байж хахад Баярбаатар гэдэг үнийг авчаал. Цагдаа тэр чин төрчлөө хуулийн тодорхой зүйл залтаар шалгаал тэгэл тэр асуудал нь прокурор дамжин шүүгдчихвал ингээд 30 хоног цагтаа орсон. Тэгээ ер нь тэр ямар асуудлаар тэр хүн асуудалд орчих гэсэн чинь машин дотроо лайв хийж байхдаа Facebook үг хэллэг хэлсэн. Одоо ийм хэрэг болгоны цагдаа шалгаал, ийм тодорхойлолт гаргаал 20% энэ одоо Монголын 20% дэв. Одоо бид нар бол жишээлбэл одоо яг ингээд захим орчинд гэмтэргийн шинжтэй улаан цай үйлдэл шүү дээ. Одоо нэгээ зохиод авж байгаа шууд ийм гэмтэргийн шинжтэй үйлдэл бол шалгана. Саяны энэ өөрөө үзэл бодлоо илэрхийлж байгаа ч юм уу те. Одоо хэл яриагаараа одоо бусдыг одоо дормж байгаа ч юм уу нийгмийг дормж байгаа ч. Энэ юм дээр бол бид нар одоо яг хуулийн дагуу одоо жишээл иргэн хүн гомдол гаргасан. Баярбаатар гэдэг хүн дээр гомдол гаргасан. Тэр зүгээр бид нар сүулт нас үтсэн. Яагаад ингэ явчихвэн чагсаал цуглаантай холбоотой урдлынхын өдөр ч юм уу те. Заавал яагаад энэ урдлынхын өдөр ингээд чагсаал цуглаан зохион байгуулах захт энэ хүн одоо шүүхтэр очиж юм бүхэнд их байх үед шүү Тэ. дээ. Тэнгүүд яг хүн гомдол гаргасан, иргэн хүн гомдол гаргасан, цагдаагийн байгууллага шалгасан. За ийм одоо зөрчлийн тухай хуулиар ийм арга хэмжээ одоо зөрчлийн тухай хуулийн ийм зүйл залтыг зөрчиж байна. Энэ учраас яг ийм зүйл залтын дагуу шүүхийн байгууллага шилжүүлэх одоо саналтаар прокурор шилжүүлсэн. За энэ прокурор дээр одоо бас нэг 7 хоног ч юм уу хянагдана. 4-5 хоног ч юм уу хянагдана. Тэгээд шүүх рүү шилжинэ. Шүүх дээр очиод тэр чинь нөгөө шүүх хурал нь болох гэж бас нөгөө хуваарьт орцсон шүүгчнэрийг ачаал шалтгаалаад одоо өдөрт нэг шүүгчнэр хэдэн зөрчлийн хэрэг өгөө хуваарлагдал ингээл явж байгаа л тэгэл яг тэр үедээ шийтгэж байгаа юм тийм бил. Тэр урд өдөр нь одоо жишээлбэл тэр шүүх урд өдөр нь шүүх хурал бас зарласан байсан чинь нөгөө хүн ирээгүй болохоор маргааш нь болгосон ч юм уу. Сүүлд энэ шалгалтын процесс багадаа нэг ядаж багадаа нэгсэн гэх гээд юм уу. Тэгвэл багадаа 7 хоног байхгүй. Шийдэгдсэн процесс нь тэр үед шийдэгдсэн болохоос энэ багадаа 7 хоног шалгагдана. Би энэ хэв бүртэг албаныхаа дараас бас тодруулсан. Хизээ ингээд одоо өнөөдөр хүн хүргэл гаргаад маргааш нь шийдэж байгаа юм. Энэ яагаад ийм юм явчихваа гэхээр энэ одоо тухайн үед чинь 8 хоногийн өмнө гомдол гаргаад тэгээ шалгаж яваад прокурорын байгууллага дээр ч хянагдаад шүүх дээр очиод шүүхийн байгууллага дээр очиж нэг илүү хоноод тэгээд шүүх хурлын зарласан чинь нөгөө хүн нэрээгүй юм байна. Тэгээ өнөөдөр болсон юм байна л гэж найлбарсан. Тэгэхээр энэ одоо бид нар одоо жишээлбэл ямар одоо энэ албаар одоо прокурорын байгууллага маань ингэжлээ, шүүхийн байгууллага маань ингэжлээ гэж бид нар бодохгүй шүү дээ. Энэ өдөр тутмын процесс ингэж л явж байгаа шүү дээ. Одоо жишээлбэл өдөрт улсын хэмжээнд бол бараг 100 гаруй хүн баримтлагдаж байгаа шүү дээ. Энэ одоо зөрчлийн тухай хуулиар. Тэгэл доотлол нэг одоо 20-30 ч юм уу ингээл баримтлагтаал нэг одоо 7 хоног 30 хоног янз бүрээр баримтлагтаал энэ баримтлагцсан улсууд өдөр болгоно бас 20-30-аараа ингээд нөгөө баримтлах хугацаанд дуусаад суулгатал ингээл байж байгаа байхгүй. Өдөр 100 гаруй хүн баримтлагтаад гиснээс би танаас нэг асуулт асуугаад байна. Өнгөрсөн 2024 оны тоо статистикийг харахаар гэмтэргийн илрүүлэлт болон гэмтэргийн гаралт нэмэгдсэн байна лээ. Статистик згийн мэн дээрээс харахад. Энэ нэмэгдсэн энэ илрүүлэлт болон гэмтэргийн гаралт нэмэгдсэн байгаа байдлыг цагдаагийн байгууллага ер нь юу гэж дүгнэж байна? Нэг талдаа энэ бол эдийн засгтай холбоотой байх гэж би бас харж байна. Хоёрд сүүлийн үед бас жоохон нөгөө гэмтэргийн гаралт ихсээд хүмүүсийн маань бас нөгөө зан хандлага бас жоохон
асуудалтай болж байна уу? Ер нь ямар хуу дүгнэлттэй байна? За энэ дээр нэг хоёр дүгнэлт гарч ирнэ. Бид ер нь 2024 оны 6 сараас хойш гэмтрийг илрүүлэх ажил дээрээ түлхүү анхаарэ гээд хоёр албаараа удирдуулсан гэмтрийг илрүүлэх шалгаж байгаа гэмтрийг хэрэгээ шийдвэрлэх юм арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Энэ сарын хугацаатай, улирлын хугацаатай тодорхой төрлийн гэмтрийг рүү чиглэсэн энэ илрүүлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Нэгдүгээр. Хоёрдугаар цагдаагийн байгууллага одоо гэмтрийн талаар гомдол мэдээллийг иргэдээс авахтаа олон төрлөөр авч ирсэн. Жишээлбэл өмнө нь бол зөвхөн өргөдөл гомдлоор ч юм уу те бичгийн хэлбэрийн өргөдөл гомдлоор ч юм уу эсвэл утсаар дуудлага өгдөг ч юм уу те биеэр ирж заавал өргөдөл гомдол өгдөг гэсэн бол цагдаагийн байгууллага одоо чатаар ч юм уу те мөн одоо дүрс бичлэг видео кол хийгээд өгдөг болсон. Очоод өгөхдөө одоо заавал бичгээр ихгүй амаараа өгдөг болчихно. Одоо жишээлбэл бичгээр өгөх чинь утга найруулга бичиж чадахгүй ч хүн байна те. Бас нэг санаа зовоод цагдаагийн байгууллагад ханддаггүй ч хүн байна. Бичгээр өгөхээр тэгэхээр иргэн очоод зүгээр өөрийнхөө амаар би нэг юм хохирч болчиход байна. Ийм гэмтрийг хохирч болчиход байна гэдэг ийм байдлаар нь олон төрлөөр авч ирсэнтэй холбоотой. Дээрээс нь нөгөө тэр дахир юу хөгжлийн бүсгэртэй иргэдэд одоо зориулсан хонх бий болгосон ч гэдэг юм те энэ нөгөө цагдаагийн байгууллагад хандах гомдол мэдээлэл гаргах нөгөө суугуудыг олон болгоч гэсэн. олон илрүүлэлтэд нэмсэн гэх гээд юм. Энэ олон болгосон нь одоо яг зүгээр энэ хүний хэрэгтэл асуудал. Одоо нөгөө очиж чадахгүйгаасаа болоод те цагдаагийн байгууллагад хандаж чаддгүй ийм байдлуудыг одоо арилгахын тулд юм олон болгосон. Дээрээс нь 2024 оны 6 сараас хойш бол энэ олон улсын захин гэмтрийг маад гарах бас ихсэн. За энэ дээр гэхэд л одоо сард нэг 200 орчим гэмтрийг нэмэгдэж явсан. Захин гэмтрийг одоо тэр Telegram зайлан гэхэд л шууд 6 сарын үед орж ирээл 7 сар наадам гэхэд л 280 орчимор ингээд нэмэгдсэн. Шууд гэмтрийг хэлсэн. За энийг нөгөө илрүүлэх ажлаа бас бид нэр хийж гисэн. Жишээлбэл нэг захин гэмтрийн холбогдогчийг олж тогтоогоод одоо шалгаад үүсгэхээр 400-аад үйлдэл гарч ирсэн. 400 хүнийг залцсан байсан байхгүй. Тэгэхээр чи энэ нөгөө олон хэрэг энэ тэнд одоо жишээлбэл харангаад нэг гэмтрийг багнуурд нэг гэмтрийг ч гэдэг юм уу те олон талд зайлж гисэн. Тэр нь жишээлбэл очиж ингэж яв зайлихгүйгээр одоо Улаанбаатар сууж байгаа л тэр орон нутагт байгаа улсууд руу чиглэсэн тэр Telegram зайлангаа дүүргүүд байгаа зайлангаа тэгэхээр чи нөгөө хохирч хүн бол одоо жишээл багнуурт байгаа хохирч бол багнуурын цагтад бол гомдол гаргаж тэр чинь шалгуулж байгаа хгүй тэрэн дээр нь хүн одоо би мөнгө алдчихлагыг гомдол гаргасан юм чинь заавал бид нэр бүртгэж авах. Энэ тэр гэмтрийнхээ тоон судалгаа мэдээнд орно. Дараа нь тэр гэмтрийг нь илэрчээр бас илрүүлсэн судалгаанд орно. Илрүүлэх ажлуудыг хийсэн дээрээс нь бас халаасны хулгай руу чиглэсэн илрүүлэх ажлуудыг бас оны эцэст нэлээд шахаж ажилласан. Та бол мэдж байгаа бид нар бас энэ цагдаагийн байгууллагын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлцээхаа энэ пэйж сайтуудаар мөн одоо энэ сайтуудаар хэвлэл мэдээллийн байгууллагуудаар гэсэн явуулсан. Олон хэмжээний утсыг одоо энэ халаасны хулгай үлдэж байгаа гэмтэтгээдүүд бүлэглэн хулгайлаад их хэмжээгээр нь одоо 100 200-аар дандаа Орсын улманы улс руу гаргаж байгаа ийм үйлдэлүүд бас илэрсэн. Тэгээ ийм нөгөө гэмтрийн илрүүлэлт одоо илрүүлэлт нэмэгдэх тусмал нөө тоон мэдэн өндөр гараал эхэлнэ. Гэмтрийг бүртгэж авах явдал одоо бүгдийг бүртгэж аваад байхад бас өссөн мэдээлэл гараад ирнэ. Дээрээс нь бид нар одоо жишээлбэл та одоо цуслан дээрээс ихэд л хажуу талын айл мод тайраад байна. Ургаан мод тайраад байна гэж дуудлах цагдаагийн байгуул бүртгэл. Уг гэмт тэр зөрчлөн ч юм уу гэмтэр нь бол уул нь бол тэр байгаль орчны эсрэг нөгөө нийслэлийн байгаль хамгаалах хэлцтэй ч юм уу тийм газар нь өөрсдөө нөгөө зөрчлийн тухай одоо шинэ хуулийн 17 онд батлагдсан хуулиар бол тэр зөрчлийг шалган шийдвэрлэх эрхтэй байцаагч нар байдаг. Тэгэхээр цагдаагийн байгуул хүлээж аваад бүртгэж аваад хойшлуушгүй ажиллагааг нь хийгээл нөгөө прокурорт танилцуулаад тэр байгууллагыг шилжүүлдэг. Тэгэхээр ингээд нөгөө өөрсдийн харьяаллын бус тгсэн
гэмтэрэг зөвшөлт мэдээлэл ирээд байгаа учраас хүлээж л аваад. Одоо манайд нэдэд толомцсон асуудал болчиход байна. Та яг ярьсан учраас асуугаад байгаа юм. Тэр цахим мөрөөдөө тоглоом, цахим гэмтэргийн бол одоо хамгийн том проблем болчлоо. Хамгийн том асуудал. За энэтэй холбоотойгоор нэг юм одоо засгийн газраас бас ингээд цахим мөрөөдөө тоглоомын сайтуудыг хаах ажиллагааг эхэлж штэ юм ээ. Тэгээд танах миний сонссноор танах бол одоо энэ харилцаа холбооны зохицуулах хороотой хамтраад цахим янтай хамтраад бол гол ажлыг нь хийх байх. Энэ олон сайтуудыг юу нь яг үүндээ та ингээ хаагаад ингэж хүчрэх юм уу? Миний бодлоор бол хүчрэхгүй юм санагдаад. За бид нар энэ цахим мөрөөдөө тоглоом гэдэг одоо тэр YXBet гэдэг бол сүлд гарч ирсэн. Цахим мөрөөдөө тоглоом энэ гэмтэрхтэй бол бид нар одоо энэ 18 оны сүүл 19 оноос орж ирснээс нь хойш л цагтаа юм байгуулт хэмжиж байгаа. Одоо бид нар яг энэ сүүлийн 3 жил гэхээр 200 гаруй шүүх шилжүүлсэн. Тэрнээс яг би энэ оны өмнө асарж ирсэн нэг 120 тэрэг шүүхөр шийдвэл 105 зэрэг үл шүүхөр шийдвэрлэгдсэн байсан. Яг оны өмнө энэ гэмтэрхтэй тэмцэгч чиглэл хариуцсан албадын дарга нартаа энэ гэмтэргийн илрүүл цахим гэмтэргийн илрүүлэлт ярьж хат бол 105 байлуудаа гэмтэрэг ямар ч байсан шүүхээр эцлэн шийдвэрлэгдсэн одоо ялгцсан гэсэн үг шүү дээ. Цахим мөрөдөд тоглосон. Одоо цагдаагийн байгууллага дээр нэг бас 200 гаруй гэмтэрэг шалгаж байгаа. Яг нь давхарт нь ягаад гэвэл нөгөө цахим гэмтэрэг гэдэг чинь энэ тэндээс орчдөг. Одоо жишээ сэлэнгэд нэг хүн тоглож байгаа мөнгө алдчихал тэгэл одоо өөрөө тоглоо мөнгө алдсан гэсэн одоо энэ юу намайг юу яачлаа залжлаа гэд сэлэнгийн цагдаагаад хандсан те нэг одоо покер араач гэдэг юм уу тийм сайт дээр ингээд тоглосон чинь ингээд алдсан гэл тэрнтэй холбоотой хэрэгүүд бол одоо 10 орчимж байх гэсэн те ийм юм бол байх. Тийм учраас ер нь бол яг хөө зүгээр ялын бодлого нь бас ер нь бид нар шалгаж байгаа мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа байгууллагууд ялын бодлого нь бол бас арай одоо баг байна уу гэж харж байгаа. Жишээлбэл энэ ч 2 хүн мөрөдөө тоглоом тоглуулаад одоо цагдаагийн байгууллага илрүүлээл шалгаал ингээ явахд би тоглуулсан үгнэ тий. Нүр авсан. Гэхдээ энэ усуд өөрсдөө тоглосон гэдэг юм. Энэ талаар ингээд мэдүүлэг байцалт өгөө явахд бол очоод шүүхтээ торгуулж байгаа юм тохиолдол байна. Торгуул тий. Яг бид бол цагдаагийн байгууллага бол нөгөө цогцоор нь илрүүлэх нөгөө иргэдээс энэ цахим мөрөдөө тоглоом тоглуулад олсон орлогоороо цаашаа мөнгө яаж угааж जैन те орсон орлогоо цаашаа яаж гаргаж जैन одоо жишээлбэл энэ чинь биткойн болгож гаргаж जैन захим одоо гадаад руу гаргаад буцаж оруулж ирж байгаа те энэ нөгөө зохион байгуулалттай гэмтэргийн шинжтэй үйлдэл мөнгө угаах үйлдэлийн одоо нотолж ийж арай илүү нөгөө ял өгч байгаа. Илүү үр дүнтэй арай илүү одоо ял өгөөд нөө таслан зогсоох ял өгч байгаа байхгүй. Тэгэхгүй бол одоо жишээлбэл за чи одоо шүүхөр орчихоо. Торгоо чи нэг 20 сая 40 сая төгрөгөөр торгуулчихна. За тэгээд тэр оронд чи шүүхөр ороод юу яачих торгуулчих. Дараа нь би шүүхөр ороод торгуулчих. Хоёулаа гэхдээ энэ үйл ажиллагаа явуулчихлаа. Захин мөрөгдөд тоглоо. Ингэж байгаа хүртэл усууд байна. Гэмт хэрэгтнүүдэд арга нарийн чинь гэсэн үг шүү дээ. За яг зүгээр ял авчиж гэсэн бодлого байхгүй. Гэхдээ торгуул ял авчиж гэж байгаа тийм. Ийм юм ярьж байгаа усууч байна гэсэн үг байхгүй. Иргэдийн зүгээс ингээд энэ одоо ингээд хүний нийгэм байгаа цагт бол гэмтэргийн элдв асуудлууд мэдээж байна. Энэ бол эдийн засгт холбоотой. Хоёрд одоо энэ жишээлбэл яг захин мөрөгдөд тоглоом ингээд цагдаагийн албаа агчтаас энд бас ингээд холбогдоод танайхан өөрсдөө шалгаад байсан. За би за нэрийг хэлээд яг хуу Т гэдэг цагдаагийн албаа агчийг бүр таны ажиллаж байсан эрүүгийн цагдаагийн албанд ажилладаг албаа агчийг холбогдуулан шалгаж байгаа гэдэг мэдээлэл гарсан. Тэр хэрэг ер нь юу болсон? Жил орчмын өмнө ах шүү. Ер нь энэ цагдаагийн албаа агчтай холбоотой энэ захин мөрөгдөд тоглоомд холбогдсон гэх үзлээр хоёр албаа агч шалгагдсан. Сүүлийн 3 жил одоо энэ захин мөрөөдөд тоглоомд зүгээр олон албаа агч одоо энэ хардагдсан ч байдаг юм уу тий сэжиглэгдсэн ч юм уу энэ хэрэг дээр холбогдсон шалгагдсан. Одоогийн байдлаар шүүхэр шийдвэрлсэн одоо хэрэг байхгүй. Одоо зүгээр захин мөрөөдөд тоглоом тоглуулж явах танаа тэр албаа агч холбоотой гэж энэ тэр дүүргээ чинь тийм дарга холбоотой гэж энэ мэж ингээл энэ болгон дээр бид нар бас дотоодоо энэ албаны шалгалт явуулаад тэгээд нөгөө хэрэгтэй нь холбогдуулаад үзэл шалгаал ингээл дүнгийн танилцуулж байгаа нөгөө шалгалтын ажлын ер нь тэгэд холбоотой гэж гарч ийн үү яаж гарах? Ер нь бид нар ихэнх тохиолдолд нөгөө цагдаагийн албаа агч тухайн одоо захин мөрөгдөд тоглоомд тоглуулж байгаа
гэмтэрэг одоо үйлдэж байгаа ч гэдэг юм уу те энэ улсуудтай холбоогүй гэж гарсан. Яг хоёр тохиолдол. Яг хоёр тохиолдол шалгагдсан. Яг хоёр тохиолдол шалгагдсан. Нэг нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад болсон. Ажиллаж исэн хүн шалгагдсан. Тэр алба багш нь бол захин мөрөөдөө тоглоом минь гэмт хэрэг шалгаж явахдаа цагдаагийн байгууллага өөрөөсөө илрүүлээд за энэ хүн нь одоо цагдаагийн байгууллагад ажиллаж явахдаа энэ захин мөрөөдөө тоглоомд тоглуулж байгаа этгээдүүдтэй холбоотой байсан байж болцсгүй байна гэсэн үндслээр авилгатай тэмцэх газар шилжүүлсэн. За тийм нэг цагдаагийн байгууллагаас тухайн үед бол ажиллаж байгаагүй алба багчид чиг шалгуулахад авилгатай тэмцэх газар шилжүүлсэн. Нэг түрүүний таны тэр тэмүүлэнгээд байгаа цагдаагийн алба багштай холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нэгдэж шалгасан. За тэр бол тогтоогдоогүй үндслээр манай тэр тэмүүлэн гэдэг алба багч одоо захин мөрөөдөө тоглуулсан тэгэдүүдээс одоо тийм мөнгө төгрөгч авсан ч байдаг. Энэ юм нь одоо ямар ч үсэн ихний байдлаар тогтоодог үндслээр хэрэг нь хаагдсан. Тогтоогддог үндслээр. Тэр яг хөө тэгэл яг нөгөө албаны нэр хүндэмдгээд энэ дээр бас бид нар бол асуудал байхгүй. Тэрэн дээр бол бид ер нь ганцхан зарчмал баримталж байгаа. Энэ ил тод бай гэсэн зарчмал баримталж байгаа. Биднэрт одоо жишээлбэл цагдаагийн алба багчийн буруутай үйлдэл тогтоогдсон. Цагдаагийн алба багч одоо гэмт хэрэгтэнтэй нийлээ гэмт хэрэг үйлдэлсэн. Энэ дэр бол нуухан байхгүй. За зөвхөн энэ захин мөрөөдөө тоглоомж биш гэхэд бид нар одоо цагдаагийн алба багт гэмт хэрэг үйлдэлсэн гэмт хэрэг этгээдтэй нийлээд гэмт хэрэг үйлдэлсэн ийм одоо гэмт хэрэг үйлдэлсэн байж болцсгүй үйлдэлүүд бол бид нар шууд өөрсдөө холбогдох тусаас үбэгт шалгах хэлцтэйгээ шалгана. Эсвэл тэр авилгал албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой байх юм бол авилгатай тэмцэх газар шилжүүлнэ. Хамгийн их одоо энэ дотоод генерал шалгалтаараа илрүүлээд энэ алба багчтай гэмт хэрэг үйлдэлсэн байж болцсгүй байна гэдэг үндслээр шилжүүлж байгаа байгууллага бол цагдаагийн байгууллага. Би бол тэгж өөрөө бол нөгөө хувийн хувьд бол тэгж биднэрт бол одоо зарчмын өмгөөлөх тийм асуудал байхгүй. Зарчмын одоо яг зөв зөвхөн өнцөг дээр хэлж штэ. Бид нар өмгөөлөх ч юм уу эсвэл төрөний хамгаалах шаардлага байхгүй. Ил тод байя. Энэ цагдаагийн байгууллага ч өөрөө иргэдийн эрхийг хамгаалахын тулд өөрөө итгэл авах хэмжээний байх ёстой шүү дээ, тийм ээ. Цагдаатай итгэхгүй иргэн одоо хэн намайг хамгаална гэж бодсон юм бэ? Цагдаа нь хүмүүстэй нийлээд намайг залчих юм биш үстэй гэж бодогдно. За хоёр бас ингээд нэг юм цагдаатай холбоотой асуудлууд ингээд тэр олон албаагч дунд дуусахгүй байгаад байна. Хамгийн сүүлийн мэдээллийг би бас асуугаад авъя гэж. Танаа нэг хоёр албан тушаалтан бас нэг нүрсний хэрэгтэй холбоотой гээд мөнгө угаасан юм уу да. Тэгээ нэг нь зугтаж гараад нэг нь одоо шалгагдж байгаа гэсэн юм байна. 12 тэрбум өгснө. Тэр хэрэг юу нэг ямар хүчтэй хэрэг вэ? Тэн дээр танахаа шалгалтын ажиллагааг нэг ямар төвшөнд явуулж байна? Шалгалтын ажиллагааг бол ер нь анхны энэ хэргийн шалгалтын ажиллагааг цагдаагийн байгууллага өөрсдөө илрүүлсэн. Өөрсдөө илрүүлээд дахин одоо гэмт хэрэг үйлдэх таслан зогсоож өөрсдөө л илрүүлсэн юм тэр. Зүгээр сонгон найрхан дүүргийн цагдаагийн хэлцээ мөрдөгчтэй холбоотой энэ залингийн гэмт хэрэг үйлдсэн гадаадын компаниас тий одоо залингийн гэмт хэрэг гэрээгээр даалгаварсан залингийн гэмт хэрэг үйлдэгдсэн энэ үйлдэл одоо шалгаж явах явцад тухайн гэмт хэрэгт оролцсон байж болцсгүй дахиад өөр алба багч гарч ирсэн. Тэр алба багч нь тухайн үед гадаад байсан юм уу гараа явчих юм уу? Тухайн үед хэрэг шалгаж явах явцад гараад ирсэн. Тэгтээ одоо жишээлбэл баригчаа цогтойг улсууд нэг өөр ирээд байгаа шүү дээ. Баригчаа энэ хүнийг одоо гэмт хэрэг үйлдсэн байхыг мэдсээр ээжэд гараа зутаацсан гэдэг. Зүгээр тэр гэмт хэрэг тухайн гэмт хэргийг үйлдээд байгааг нь бид нэр шалгаад дараагийн дахин гэмт хэрэг үйлдэх таслан зогсоогоод ингээ мөрдөн шалгах ажиллагаа явуулж явах үед өөр одоо мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа үед дахин өөр албанд ажиллаж байгаа бас нэг цагдаагийн алба багч одоо хамтран оролцсон байж болцсгүй тэр нөхцөл байдал илэрсэн. Тэр нөхцөл байдал илэрэл шалгах гэсэн нөгөө алба багч гараа авчихсан. Тэгснээс бид нар одоо мэдж яагаад гаргасан юм бол байхгүй. Зүгээр тэр хүнийг бол одоо тэр алба багчийг бол бид нар бас л нөгөө гэмт хэрэгтэн олон улсад эрен суурьслах олон улсаас гэмт хэрэгтэн авчрах энэ ажиллагааныхаа давуу ажиллаа хийж байгаа. Одоо жишээлбэл олон улсад Интерполын шугамар эрен суурьсэлцсэн. Цаад байгаа газараас нь одоо мөнгө авчрах ийм ажиллагаануудаа л хийж байгаа. Энийг бол бид нар нуухгүй зүгээр манай энэ хэвлэл мэдээллийн харилцах хэлцээхэнд гэсэн тодорхой мэдээлүүд өгсөн баг. Бид нар одоо нуух шаардлага байхгүй. Зүгээр одоо цагдаад гэсэн ингээл олон юу яана. Одоо жишээлбэл дуудлаганд
ирсэн цагдаа буруу арьслаач гэдэг юм уу. Дуудлаганд ирсэн цагдаа нөгөө хүн авч явсан хүндээ 50 явуулчлаач гэдэг юм уу те. Ингээл нөгөө цагдаатай холбоотой олон төрлийн нөгөө юу гомдол мэдээллүүд одоо гомдлууд гэдэг юм уу ийм одоо тал шалгагдана. Жишээлбэл одоо аймаг орон нутаг цагдаатай холбоотой одоо гомдол танаа цагдаа чинь буруу ажиллаа гэсэн гомдол мэдээлэл бол тэр чинь албаны шалгалт явуулах, цагдаагийн алба багш буруутай байна уугүйг нь шалгаж тогтоох ийм тусгай одоо эрэхтэй ийм алба багш нар байх. Нэг шалгалт явуулах эрэхтэй алба багш явуулах. Зүгээр бид нар бас нэг ганц зарчим баримталж байгаа нь энэ ажлаа хийж яваа цагдаагийн байгууллагын алба багш бас буруутгах гэсэн. Одоо жишээлбэл та яагаад ингэж тэгээд энэ алба багч буруугүй шүү дээ. Та яагаад ингэж цагдаагийн алба багч инглээ тэглээ гэдэг ингэж тухай юу яатсан бэ? Гомдол гаргасан юм бэ? Яг үтсэн ч буруугүй шүү дээ. Гэхдээ би тэгэл нөгөө хүний маань аваа явахаар энэ хоёр айгуу сайн бие бинийгээ таньдаг болохоор эдгээр чинь таньдаг юм биш дээ. Ингээ хэрэгдүү шийдэж болохгүй шүү дээ, хөхгүй шүү дээ гэж би тухайн үедээ ярьсан юм аа. Тэгснээс биш маргааш нь миний асуудал шийдэгдсэн ингээл. Тэгэхээр тухайн үед ярьсан тэр гомдол өгсөн цагдаагийн алба багштай холбоотой гомдол өгсөн юмыг бид нэр яг хуулийнхаа дагуу энэ код журмынхаа дагуу цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны код журмынхаа дагуу албаны шалгалт явуулах хэрэгтэй. Тэгэл иргэнд нь хариу мэддэгдээд эсвэл тухайн үед нь уулзах юм. Зүгээр яг цагдаагийн алба багчийн буруутай үйл ажиллагаа бас тухайн иргэний өгсөн мэдээлэл нотлогдож байгаа юм ч байна. Одоо нөгөө харилцааны хувьд буруу харьцсан ч гэдэг юм уу те. Яг энэ гэмтэрэг зөрчлийн шалгах явцдаа бас яг удаашруулсан ч асуудал байгаа ч юм. Энэ бүрэн дээр бол тэр сахлагын арга хэмжээг нь аваад явж байгаа. Харин тэр нөгөө сахлагын арга хэмжээ авч байгаа бол бид нэр бусад алба багчтай энэ хүний кейс байж болохгүй. Энэ хүн одоо мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа тэд хоногийн хугацаа алдснаас болоод яг хуулийн дагуу шалгах ёстой юм хугацаа алдснаас болоод энэ хүн ийм цахилгаан арга хэмжээ авахлаа шүү гэдгийг нийт алба багчтай бас кейс сургалт хэлбэр орж байгаа. Ийм алдаа дутагдал гаргаж болохгүй биш шүү. Энэ одоо иргэний одоо эрхийг зөрчиж байгаа. Иргэдэд одоо цагдаагийн байгууллага үйлчлэгээр шуурхаа хүргэх, үйл ажиллагаа шуурхаа явуулах ийм зөрчиж байгаа шүү гэдгийг нийт алба багчтаас болж байгаа. Цагдаагийн алба багчтай холбоотой гомдол мэдээлэл гараад тогтоогдог. Цагдаагийн алба багч одоо бурууг нь тогтоогдсон. Тэ? Ийм тохиолдолд бас энэ алба багч маань буруугүй биш шүү. Энэ алба багчтай холбоотой ийм мэдээлэл бас нийтэд нь зарлж байгаа. Одоо жишээлбэл аймагуд бол одоо рапортон дээрээ ч юм уу зарлахгүй бол цагдаа дотороо бас нэг ийм байдаг байхгүй. Одоо энэ энэ юу ячжээ. Нөгөө ажил хийж байгаа хүнээс мөнгө авсан гэнэ гэл. Нэг хүн хүнээс мөнгө авсан гэл. Үгүй энэ манай одоо миний одоо шалгаж яхад энэ гэмтэрэг шалгаж яхад энэ хүн одоо тэрнээс мөнгө авсан байж болцсгүй байна. Манай одоо тэр миний одоо малын хулгаас хүнээс мөнгө авсан байж болцсгүй байна. Нөгөө хэрэгээ шалгахгүй байна гэдэг юм. Хардаал гомдол өгөхөд л тэр шалгахтаар тэр байгуулгаараа тэр хүнийг л одоо хүнээс мөнгө авсан байна. Наа чи шалгаж байгаа юм байна. Албаны шалгалт явуулж байгаа юм байна. Наад чи хүнээс мөнгө авсан юм байна гэдэг. Нөгөө цагдаагийн алба багч нэр үндэ гутаах, өөрөө бусдаасаа санаа зовох тий. Зүрхий ажиллаа хийснийхээ төлөө бусдаасаа санаа зовох, нэр хүнд нь унах ийм асуудлууд байна. Энийг бол нэг ийм хоёр асуудал байна уучлаарай. Хоёулаа нэвтрүүлгийн цаг мал ерөнхийдөө төгсөж байгаа учраас дараагийн бас нэг сэдвүүд хүлээгээд байна. За нэгдүгээр одоо ажиллаа дуусгацсан тэтгэвртэй гарсан энэ хурандаа нартай холбоотой нэг ийм асуудал гараад байна. Хурандаа нарын одоо бизнес гэж яригадах юм. Хурандаа нарын энэ тэнд компаниудад ороод асуудал үүсгээд энэ тэнд танил тал дээр асуудал үүсгээ явцдаг нэг зүйл гэж нэг юм яригддаг. Одоо хамгийн сүүлд ихтэл MCS компанид ажилладаг нэг хүн чинь бас танаа цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүн гэдэг хүн байгаад. За нэг хоёр дахь нь яг одоо ажиллаж байгаа энэ албан хаагчдыг энэ гэмт хэрэг зөрчил өөрсдөө ингэж орж холбогдохоос яаж сэргийлэх юм бэ? Одоо сэлэнгд ихтэл ингээл цагдаагийн албан хаагчд нэг охиныг бас ингээл хүчрхийлсэн гэдэг асуудал бас гараал өнгөрсөн. Тэр асуудал одоо юу ямар төвшөнд явж байна? Та энэ хоёр асуудал дээр нэг тодорхой томтой хариулт өгөөч. Мэдээж ажлаас албанаас чөлөөлөгдөө гараа явцсан хүнийг эргээ цагдаагийн байгууллага тэр хүний ажил амьдралд нь цаа дотор учруулж болохгүй л баг. Гэхдээ энд бол ингээд мэдээлэл нь байна, танил нь байна, сүлжээ нь байна. Энэ хүмүүс дээр гэдэг нэг юм бизнесийн буруу зөрүү асуудлууд маш их гараад байна шүү дээ. Хурандаа нарын асуудал. Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа л тэтгэвртэй гарсан алба багч нар маань арай эрт тэтгэвртэй гарна л та бас. 45 ч гэдэг юм уу те 50. За зарим нэг нь бүр одоо 41 2 доош гарч байна. Нөгөө нэг жил ажилласан 1.3-аар 4-өр бодоод тэгэхээр эрт тэтгэвртэй гарна. Тэгээд цагдаагийн байгууллагад ажиллаж исэн алба хаагч нарыг одоо бусад одоо хувийн аж ахуй нэгжүүд бас
ихээр авч ажиллуулж байгаа. Яг зүгээр дэрэн дээр зарим нэг газар бол нөгөө харуул хамгаалтын чиглэлээр хариуцлагатай, туршлагатай гэдэг ч юм уу тий. Тэр одоо хөдөлмөр аюулгүй байдлын инженерээр ч юм уу ажиллуулах тий. Цагдаад ажиллаж исэн ядаж нэг барилгын компани дээр байхад нэг дотроос нь улгаа зэлгээ хийгээд юм аваа явуулдаг ч гэдэг юм уу. Ийм тохиолдлууд бол байгаа. Зүгээр би энэ цагдаагийн байгууллагад ажиллаж исэн хурандаа цагдаагийн байгууллагт одоо удирдах албан тушаал хариуцж ирсэн хурандаа нар маань ер нь ихэнх нь маш том ёс зүйтэй л байдаг гэж би хардаг. Цагдаагийн байгууллага ер нь түүхэн бүх цаг хугацаанд нийгмээ дагаад өөрчлөгдөж, шинжлэгдэж ирсэн. Маш сайн одоо цагдаагийн албандаа ажиллаад одоо төтөтэй гарсныга дараа маш сайн амжилттай ажиллаж байгаа олон сайхан хурандаа нар байна. Олон сайхан генералууд байна. Эрдмийн ажил хийж яваа бас олон улсууд байна. Энэ цагдаагийн алба багшаа бэлтгэх чиглэлээр ажиллаж байгаа олон улсууд байна. Яг зүгээр хувь хүмүүсийн хувьд бол одоо цагдаагийн албанд ажиллаж байгаад тэтгэвртэй гарсан одоо гавны амралтанд гарсан энэ удирдах албан тушаал ташиж байсан алба багш нар ялангуяа энэ хурандаа цултай алба багш нар бол өөрсдөө их өндөр ёс зүйтэй мэдлэгтэй би ингээд тэтгүүт гарч чараад хамаагүй юм хийж болохгүй шүү гэсэн мэдлэгтэй ёс зүйтэй байхыг л одоо ёс зүйтэй байхыг л би бол өөрөө хувийн хувьд бол боддог. Улсууд маань гэсэн тийм ёс зүйтэй олон дарга нар байгаа. Олон зуун хурандаа нар одоо тэтгэвртэй гараад сайхан ажиллаад хөдөлмөрлөд явж байгаа улсууд байгаа. Яг үүн дотроос энэ гэмтэрэгт холбогдсон шалгагдж байгаа ийм асуудлууд бол байгаа. Энэ бас л цагдаагийн байгууллагын албаны нэр төртөл холбоотой. Гэхдээ би энэ одоо тэр шударгаар үн зүгээр шалгагдана гэдэгт л итгэж байгаа. Одоо гэмтэрэг нэгэнд гэмтэрэг үйлдсэн бол тэр гэмтэрэг үйлдсэн тал одоо үйлдсэн юм тогтоодоор шалгагдана. Нэг гэмтэрэг үйлдэггүй бол үйлдэгдэггүй гэдэг байдлаараа л шалгагдаад энэ хуулийн дагуу шалгагдана гэдэгт бол итгэж байгаа. Одоо таны удирдлагуудаар байгаа ер нь ингээд ирээдүйд яг ажил албан дээр байгаа хүмүүс ингээд хүчингийн гэмтэрэгт холбоотой бол эсвэл залилангийн асуудалд ороод мөрөгтэй тоглоом гээл одоо нүүрс мөрсний асуудал гээл ингээд яваад их нь ер нь хэр зөв юм бэ? Энэ дээр одоо яг ямар одоо шаардлага арга хэмжээд авахар төлөвлөж ин авддаг вэ? За бид бол энэ дээр бас нэлээд судалгаа, дүн шинжилгээ хийж ажилласан. Тэгээд бид нэр ер нь цагдаагийн байгууллага одоо ингээд бүгдийг ингээд гатуугаараар барих тий одоо ингээд болохгүй шүү гэл. Ер нь бол бидний олон жил явж ирсэн туршлага бол юм. Яг энэ цагдаагийн албаагчийн сахилгын ёс зүйн дүрмээ барина. Цагдаагийн албаагчийн хуулийн дагуу байна. Та нар юусоо ингэж болохгүй одоо хүнээс одоо ийм гэмтэрэг төрж холбогдож болохгүй ингэж болохгүй гэдэг энэ хатуугаар барьжсэн. Цагдаагийн албаагчдын нийт албаагчдын 70 орчим хувь 36 хүртэлх насны залуучууд ажиллаж байгаа. Цагдаагийн байгууллагын хэмжээнд. Тэгэхээр одоо 12,000 албаагч байлаа гэж магадгүй 7-8,000 36 нас хүртэлх насны залуучууд ажиллаж байгаа. За бид ямаа сайжруулах одоо зөрчил дутагдал гаргахгүй байх те чиглэлээр бол сургалтууд юм уу дээрэс нь одоо зөвлөмж юм уу үүрэг ажлын чиглэл юм уу энийг бол хангалттай өгч байгаа. Дээрэс нь бид нэр тухайн албаагчдыг хариуцж байгаа бүх шатанд удирдах албан тушаалтнууд байна. Одоо нэг тасгийн дарга, хэсгийн дарга, хилцээний дарга, газрын дарга гэх те. Одоо нэг аймгийн цагдаагийн газрын дарга бол 200 албаагчтай хариуцж байгаа. Тэгээд дээрэс нь тэр чиглэлээр байнгын одоо энэ гэмтэрэг үлдэхгүй шүү, ийм байх шүү гэдээ үүсгэлж байгаа. За энээс гадна бид нар юу олж харсан бэ гэхээр бид нар энэ цагдаагийн албаагчдынхаа бид нар соёлыг өөрчлөх, энэ харилцан хандлагыг өөрчлөх хэрэгтэй юм байна. Бид нар нөгөө өөрсдөө нөгөө алдаа дутагдлаа бид нар өөр юмнаас хайгаад байна. Алдаа дутагдлаа жишээлбэл бид нар энэ байгууллага удирж байгаа даргаас л хайгаад байна. Жишээлбэл танаа албаагч ийм гэмтэрэгт холбогчлоо шүү дээ. Нэг газар очиж шүүн арх ууж байгаа нэг хүнтэй зодтолдоод шүд амыг зогчлоо шүү дээ. Тэнгүүт нөгөө дарга би энэ албаагч одоо ээлж амралттай байсан. Эсвэл нөгөө өглөө орой 5 дахь орой ажиллаа тараад явсан. Тэг өөр газар руу явчоод ирээгээ даргаасаа чөлөө аваа байсан. Тэг очиод нэг найз нөхдөд байж байгаа юм гэмтэрэгт холбогчлоо. Тэгэхээр тэр чинь цагдаагийн албаагт гэмтэрэгт холбогчлоо гэдэг. Тэгэхээр бид нөгөө соёлоо өөрчлөх нөгөө өөр юмнаас хайхгүй одоо жишээлбэл энэ дарга нараас хайгаад ч юм уу сахилгын арга хэмжээ авч байгаа нөгөө
юма чангатахыг хайгаад байхгүй бид нэр энэ цагдаагийн байгууллагын аль багштайгаа соёлыг өөрчлөе, харилцан хандлага өөрчлөе гэдэг ийм том зорилтыг 2024 оны 6 сараас хойш тавиад тэгээ сүрээ бэлдсэн бид нар. Энэ дээр ямар стратеги бодлоготой ажиллах вэ? Яг аль багш руугаа яаж чиглүүлж ажиллах вэ? Энэ одоо цөөн төвшөнд нь яаж чиглүүлэх вэ? Аль багш руугаа яг энэ соёлыг яаж нэвтрүүлэх вэ? Хандлага эрхээ яаж өөрчлөх вэ? Тэгээ 2025 оныхоо удирдах ажилтны зөвлөгөөнөөр яриад яг энийг нийт аль багчтай улсынхаа хэмжээнд яаж явуулах вэ гэдгээ яриад одоо явуулаад эхэлсэн байна. Соёл гэдэг дээр зөвхөн дараагийн асуулт байна. Таны тодорхойлолт чинь миний хувьд бол яг зөв санагдаад байна. Мэдээж соёл тогтсон байгууллагын дотоод соёл шүү дээ. Энэ дээр нэг юм зүйл байдаг. Төрийн цагдаа, хүчний байгууллага гэдэг. Ингээд нэг юм нэршлүүдийг ингээд та бүхэнд цэргийн цолтой байна. Дээрээс нь бас ингээд хүний эрхийг хязгаарлах тодорхой хэмжээний хууль эрх зүйн орчин та эдийн талд байна. Энэ нэг юм иргэндэл үйлчлэлтэй байгуулах шүү дээ цагдаач. Цагдаа бол зэрэг биш шүү дээ миний бодлоор. Тэгээ энэ нэг юм хууль хүчний гэдэг нэг нэршлээсээ өөр яваад салаад төрийн гэдэг энэ нэг төрд үйлчлэл биш иргэнд үйлчлэх гэдэг тал руугаа яваад энэ тал руугаа юу нь явуул яасан. Тэгвэл ингээд иймэрхүү байдлаар асуудал нөгөө хүн ирүүдийн шүүх гэдэг ингэ гэдэг ч юм уу эсвэл буруу үзэл хандлага гаргаад ийн гэдэг юм чинь гарахгүй юм шүү. Бид бас эдгээр дээр ажилласан. Та нөгөө цагдаагийн байгууллагын шинжилгээ мэдлэг гэдэг байгаа шүү дээ. Эний чинь бид нөгөө одоо ингээл 24 онд жингол нөгөө суурийг тавьж фундамент зутгаж нөгөө бидний зөв одоо реформ зөв шинжилгээ хийх хэрэгтэй. Шинжил гэдэг чинь реформ гэдэг чинь зөвхөн бүтэц өөрчилж хитэн дарга нарыг халт солих асуудал биш ээ. Бид нэр яаж энэ одоогийн нийгэмтэйгээ одоо цагдаагийн байгууллага маань нийцэж явах. Одоогийн нийгэмтэйгээ нийцэж явах. Энэ иргэдийн хэрэгцээн дээр тулгуурлаж одоо иргэдийн үйлчлэх хэрэгцээн дээр яаж тулгуурлаж явах вэ гэдэг ийм суурь юмал бид нар ер нь 2024 оны эхний 6 сард тавиал тэгээд нэг өөрчлөлтүүдийг хийчих гэсэн. Таны хэлээд байгаа шиг ер нь цагдаагийн байгууллага иргэн төвтэй л байх хэрэгтэй. За бид нар энийг гарч ирсэн. Цол формын хувьд бол одоо таны энгийн үнэнүүдээр харахад бол өөрөөж багтгүй. Цагдаагийн байгууллага аль багч нүрээр харуул энэ өөрийнхөө одоо өмсөж явж байгаа хувцас тий мөрөн дээр байгаа мөрцөөрөө бахархаж эннийхээ төлөө ажиллаж эннийхээ төлөө одоо хичээж тий энэ өөрийнхөө малгаандаа заасан төрийн сүлдэндээ залбирч өргөсөн тангарагтаа үнж бай гэсэн ийм олон мянган аль багш нар байна. Тэрийг бол одоо бид бол үгүйсгэхгүй. Гэхдээ цагдаагийн байгууллага тэглээгээд цагдаагийн байгууллага дарангуулалтаа нөгөө өмссөн хувцаараа дарангуулах биш. Харин бид нар энүүгээрээ хамгаалт таны иргэн үнэ таны хамгаалт чинь бий вэ шүү гэдгийг харуулах. Дээрээс нь бид бас энэ 2025 он ер нь 2024 оны 6 сараас ахгуулаад бид нар энэ нөгөө зөв стратеги зөв бодлогоо тавиал эннийхээ энэ дээр одоо жишээлбэл бид нар стратеги төлөлт дээр бодлогынхаа хэмжээнд бид нар ганцхан цагдаагийн байгууллага ажиллаагүй. Бид нар иргэний нийгмийн байгууллагуудаас авч ажилласан. Төрийн бусад байгууллага. За энэ нөгөө шинжлэх ухааны бусад байгууллага тий гадаад дотоодын цагдаагийн байгууллагын бодлого стратеги хэрхэн яаж одоо нийгэмтэйгээ нийцэж байгаа гэдэгт авч ажиллаад ингэж стратеги төлөвлөлтөө хийсэн. Одоо энэ богино хугацааны, дунд хугацааны, урт хугацааны стратеги төлөвлөлтөө хийсэн. Манайх дээрээс нь стратеги, бодлого, инновац хөгжлийн алба гэж байгуулсан. Өөрөөсөө энэ бодлогоо тодорхойлоод технологи хийгээд инновацаа энэ алба багшлийнхаа хөгжил, дээрээс нь нийгмийнхаа хөгжилтэй цагдаагийн байгууллагыг яг тэнцүү явуу. Цагдаагийн алба багч гэдэг бол нийгмийн бас л нэг хэсэг. Иргэдийн нэг хэсэг. Цагдаагийн алба багч өөрөө хувцас тайлаад иргэн. Өнөөдөр үйлчлүүлээд дэлгүүрт үйлчлүүлсэн бид нар бүгдээ л адилхан иргэд. Тийм учраас иргэн энэ цагдаагийн байгууллага хоёрын харилцаа маш сайн байх хэрэгтэй. Би өөрөө хувь хүний үзэс. Дээрээс нь төр иргэн хоёрын гүүрэн цагдаагийн байгууллага байх хэрэгтэй. Гэхдээ цагдаагийн байгууллага иргэн төвтэй хүний эрхийг дээдлсэн, хүндэтгсэн ийм л байгууллага байх хэрэгтэй. Ийм л байгууллага байхын төлөө бид нэр зорж байгаа. 12 мянган алба багчаас зарим сансар болгоомжгүйгээр ажиллаа хийж байгаад алдаа дутагдал гаргах, хүний эрх зөрчих ийм асуудлууд гарч байгаа. Би тэрийг нуулгүй л. Харин бид нар яаж энийг гаргахгүй байх вэ? Яаж нөгөө хандлагын өөрчлөлт энэ лүү цагдаагийн байгууллагын алба багч стоп гэж зогсож чаддаг байх уу гэдгийг л ухамсарынхын төвшөнд, соёлынхын төвшөнд суулгах гэдэг ажиллаж байгаа. 12 мянган алба багч байна. За энэ тийм тодорхой хувь нь бол удирдах болон одоо оффист гэх юм уу да ажиллаж байгаа. Яг хэрэг гэмт хэрэг зөрчилдөр очиж байгаа хүмүүсийн маань тоо бол угаас хангалтгүй байгаад байгаа. За таа ч гэсэн сая энэ төсөв эзэгдэх үеэр албаагчдаа тоог нэмэгдүүлэе гэж орж ирээд
бас хасагтаад бага хэмжээгээр л нэмэгдэх шиг боллоо. Би нэг ийм зүйлийг нэвтрүүлгийн цаг дуусгаж тавчгаас бат. Яг энэ манай хуулийн байгууллагууд болон төрийн байгууллагуудын зарим хэсгүүдээр нь байдаг энэ ийм урлаг соёлын чиглэлтэй хүмүүс, спортын чиглэлтэй хүмүүс ингээ оронтон дээр нь байгаад. Энэ танаа дээр чиглэл яг хэдэн хүн байдаг юм бэ? Та ч хүч спорт юу лээ? Хүч спортоор сүлж болго. За энэ дээр ч юм бол яг та ингээд нөгөө бас л манай гол сэдв. Ер нь энэ агентлаг дуучинтай байх шаардлага байгаа юм л гэсэн үг. Агентлаг доторх. Тэгээ энэ олон мянган алба багштай юм доторх одоо энэ өөрчлөлт шинжилт хийхэд бас хэцүү. Жишээлбэл одоо бийч байсан таач байсан нэг өөрчлөлт шинжилт дургу болчихдог юм л. Хүн ингээл яг ингээл байгаа газар ингээд байгаа л шинжилтгий өөрчлөлт хийхээр ингээд дургуцдаг болсон. Бид бол энэ ярьж хагаад за ямар ч байсан биднэд энэ ажил хийдгүү тамирчид хэрэггүй юм байна. Зөв. Ажил хийдгүү цалин авч байгаа дуучид хэрэггүй байна. Зөв. За би 2024 оны 3 сарын үед байна уу да тушаал гаргаад энэ ажил хийдгүү тамирчид. Ажил хийдгүү цагдаагийн энэ сүлж чуулганы нэр дээр явж байгаа дуучдыг бүгдийг чөлөөс халсан. За. Тэгээд одоо сүлж чуулган маань энэ соён гэгэрүүлэх, иргэд рүүгээ чиглэсэн соён гэгэрүүлэх. Энэ урьдчилан сэргийлэх албаныхаа харьяа болцсон. Одоо сүлж чуулгах гэж дангаараа байхгүй. Урьдчилан сэргийлэх албаны харьяанд энэ соён гэгэрүүлэх хэлтс болцсон. Урлаг соёлын ажлыг хийхээс гадна давхар нөгөө урьдчилан сэргийлэх, гэмтрэгээс урьдчилан сэргийлэх, соён гэгэрүүлэх ажил хийдэг юм хэлсэн. Энэ бол цагдаагийн албаны тухай хуулинд байгаа. Бусад газар ч одоо яг энэ санаас хүч спорт тоороогоо бид нөгөө сургалтын төв рүүгээ нэгтгээд энэ яг нөгөө тэр биеийн дамирын дасгал хөдөлгөөн байдаг юм уу? Энэ алба багштын бие бэлтрийг хөгжүүлэх чиглэлээр сургалт явуулдаг ийм байгууллага болоод хувиргацсан. Тэгснээс тэр чинь нөгөө тамирчин, улсын шгшээгийн тамирчин бэжж улсын шгшээг дээрээс нэг цалин аваад цагдаагийн байгууллагын дүрм тувц өмсөд цагдаагийн байгууллагын цол аваад ахмад цолдоо алба багчийн цалин аваад ийм байхгүй гэдэг нь хурандаа хүртэл авч. Тэгэл бас нэг тодорхой хэмжээний эсэргүүцэл ирсэн. Зарим улсууд ярьсан үе чи энэ гавьяа тамирчин хүн шүү дээ. Яах гэдэг юм бэ наач. Чингис хаан одонд дуучин хүн шүү дээ. Одоо болох юм уу наач санаа байгуулгын нэр хүндээ гаргаж авч шүү дээ. Бид бол энэ шудраг ёсны зарчимтай байя. Энд чи ажил хийж байгаа цагдаагийн байгууллагт ажил хийгээд цагаа бүртгүүлээд үр дүн гаргаад ажлынхаа үр дүнгээр ажиллаа хийж байгаа хүн цалингаа авъя. Харин тэр цагдаагийн байгууллагын нэр аваад явж байгаа. Энэ бол ер нь бол арсан нийгэмд байх ёсгүй гэдгийг л бид ярьсан. За олон зүйл ярихаар бэлдсэн. За нэвтрүүлгийн цаг маань харамсалтай нь өндөрлж байна. За сүүлийн асуултыг би цагдаагийн ерхий газрын дарга Сүгэл даргаас нэгдүгээр даргын хувьд хоёрд хувь хүнийх нь одоо яг энэ цагдаагийн албаагчийн хувьд асуух нэг сүүлийн асуулт. Энэ 2015 онд л үдэ нэг яригдаад өнгөрсөн энэ юм цагдаагийн алба за энэ мөрдөх чиглэлтэй байгаа энэ бусад энэ төрийн субъектүүд онцгой албанууд шүү дээ. Эндээс энэ мөрдөх байгууллагуудыг тусад нь аваад нэг мөрдөх байгууллагыг тусад нь байгуулъя гэдэг нэг зүйл гараад нэлээд хэмжээний эсрүүцэл болоод 3 байгууллагын дарга нарын эсрүүцэлтэй тулаад ингээд энийг хойшлсон юм аа. Энэ юу нь ингээд цагдаа дээрч, АТГ дээрч, тагнуулын байгууллага дээрч ингээд тулцсан байгаа энэ нэг юм мөрдөх чиглэлийн юмыг нь салгаж авъя гэдгийг та ер нь яаж хүлээж авах юм? Та ер нь дэмжих үү? Одоо ийм асуудал яваа. За би яг энэ мөрдөх чиглэлээр ажиллаж байсан албаагчийн хувьд дээрэс нь яг энэ нөгөө чиглэлийн одоо эдийн засгийн гэмт хэрэгч гэдэг юм уу те чиглэлийн мөрдөх байгууллага нэгж дээр нь ажиллаж байсан албаагчийн хувьд бол би өөрөө яг говь хүний хувьд бол дэмждэг. Мөрдөх алба гэдэг байх хэвээр. Харин энийхээ нөө тогтолцоог зүүх хэвээр. Одоо жишээлбэл олон улсад бол одоо нөгөө холбооны засгийн газартаа ч юм уу те Америк нэгдсэн улс шиг эсвэл нөгөө газар нутаг өргөн тодорхой гэмт хэргийг шалгах ийм нэгжүүд дээр нь тулгуурсан тийм мөрдөх албууд байдаг. Одоо жишээлбэл хар тамхитай тэмцэх. Энэ бас тусгай мэдлэг шаардна. Тийм үү? Захим гэмт хэрэгтэй тэмцэх. Энэ эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх, экологийн гэмт хэрэгтэй тэмцэх. За энэ авилгал албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх. Энэ бол ингээд төрөлдсөн мөрдөх одоо байгууллага юм уу байж энэ нөгөө сайн хөгжинэ. Нөгөө албаагчтай өвдөж сайн хөгжинэ, гэмт хэргээ илрүүлэх, гэмт хэргийнхаа нөгөө орчин цаг үетэйгээ хөл нийлүүлэх юм байна. Яг цагдаагийн байгууллагын хэмжээнд Монгол улсын хэмжээнд бол одоо жишээлбэл эрүүгийн цагдаагийн алба гэхэд үндэстэн дамсан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэж байгаа алба. Дээрээс нь эдийн засгийн гэмт хэрэгтэй, захим гэмт хэрэгтэй тэмцэж байгаа. Цагдаагийн байгууллагт хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэж байгаа. Эдгээр нөгөө өөрчлөгдөж
Жишээлбэл маад мөрдөх алба байгуулчид одоо тэр хинтэд гарч байгаа дорнотод гарч байгаа хэрэгүүдийг яах вэ? Мөрдөх алба нь энэчээ байгаад байна. Тэр чинь нэгжтэй болно да. Нэгжтэй болохгүй бол энэ шалгахдаггүй. Дээрээс нь энэ прокурорын харайл, шүүхийн харайлууд яригдчих гэл. Тийм учраас энэ суурэ зүв бэлдээд явхад бол зүв гаргалгаа байж мэднэ. Зүгээр зарим одоо хуульч нар бол одоо жишээлбэл манайх шиг юм жижиг улсад бол хэрэггүй наадах чинь. Ийм нөгөө нэг хитих нөгөө эрх мэдэл төвлөрүүлэх юм болно ч гэдэг юм уу те. Зарим хуульчд бол зарим улсууд тэгж ярьдаг. Би бол зүгээр тэр нөгөө мэрэгсэн албаагч бэлтгэх нь их чухал шүү гэдгийг зөв өвнө бод. Жишээлбэл гибер гэмтэрэгтэй тэмцэх газарт одоо тэр форенсик буюу тоон уулмөр бэхжүүлэх хэлцээ байна. Тэрэн дээр заавал өндөр мэрэгчлэлтэй албаагчийг урт удаан хугацаанд сургаж, дадлагжуулж ингэж ажилладаг. Тэр хакерын ч юм уу өндөр технологийн мэрэгчлэлтэй албаагчдыг авч ажиллуулахад аягүй хэцүү. Яг энэ мөрдөх алба байгуулагдаад ирвэл энэ нөгөө технологийн мэрэгчлэлтэй албаагч, мэрэгсэн албаагчдын цалин мөнгөний асуудал хүртэл ярьж байна. Та маа кибер гэмтгийн форенсикийн албаагч нар гэхэд бид нар одоо хамгийн өндөр түвшнээр нь цалин өгөхөд л нэг 3 сая төгрөг авч яхад зүгээр одоо нэг банкны IT-ийн яг тэр ижил мэрэгчлэлтэй хүн гэхэд 10 сая төгрөгийн цалин авч байгаа юм. Тэгэхээр энэ мөрдөх алба нэг мэрэгсэн л байх хэрэгтэй гэдэг дээр би зүгээр тийм байр суурьтай байдаг. За баярлалаа. Хоёулынгийн нэвтрүүл 52-ын ярилцлах цаг маань ерөнхийдөө өндөрлж ийн бас олон зүйлсийг хоёулаа бас ярьж амжилтгүй орхичлоо. Гэхдээ яг дараа нь дахиад цаг олдоод тодорхой сэдвүүдээр эргээд ярих боломж олдно байх гэж найдаж байна. Гэхдээ ямар ч үсэн цагдаагийн байгууллагад хийх гэж байгаа шинжилэл за саяын тэр одоо урлаг спорттой холбоотой зүйл ч юм уу, томилгоотой холбоотой зүйлс ингээд хийж байгаа зүйлсүүдийг чинь ямар ч олон нийтэд хүргээд өөрөө сонсоод авлаа. Энэ ажлуудыг ажил хэрэг болгох чадж гин үү? Ажил хэрэг болох үйл явц ямар байна вэ гэдгээр эргээд бас дахиад үгнэд ярих цаг гарах байх гэж найдаж байна. Болно. Тэгээ цагдаагийн байгууллага бол хамгийн түрүүнд иргэн төрж үйлчлдэг. За иргэдийн итгэлийг хамгийн түрүүнд олсон байгууллага байх ёстой. Хүний эрхийг дээдлсэн байгууллага байх ёстой. Нөгөө талдаа төрд биш иргэндээ үйлчлдэг. Тийм хүчний биш ойлгуулсан асуудлыг урьдчилан сэргийлсэн тийм байгууллага байх ёстой гэдгийг одоо хаана бодож ажилласаа гэдэг хүсэлт байна. За тэгээ таны амжилт хүсье. За баярлалаа. Бид ер нь энэ цагдаагийн байгууллагын реформ шинжилтийг зөвхөн хамгийн ихэнд бид нар энэ иргэд рүүгээ чиглэсэн ажлууд арга хэмжээнүүдээр л шинжилтийг хийж 2024 онд явсан. Бид нар нэг энэ цагдаагийн байгууллагын одоо шинжилгээд байгаа процессын дахин инженерчлэг бүтээмжийг одоо тэнцвэржүүлэх гэдэг. Энэ ажлынхаа бид нар 50%-ийг хийцэн л гэж бидний одоо төлөвлөсөн ажлын 50% явцсан. Одоо бид нар энийг энэ жил 2025 онд 12 сард нь дуусгах, тэрийгэ зарлах, олон нийтэд одоо хүргэх энэ ажлуудаа л хийнэ гэж байна. Гэхдээ бид хийж чадна. Иргэдэд хүндэлсэн, иргэн төвтэй хүний эрхийг дээдлсэн, шуурхай ажилласан, дээрэс нь албаагчд маань соёлдсон, хандлагаа өөрчилсөн ийм байгууллага болж чадна гэдэгт бол би бүрэн итгэж байгаа. За баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа үзэгчдээ энэ телевизтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Лавгийн тойм нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаарыг төрөөд өндөрлж байна. Эх 7 хоногийн дугаараар эргээд уулзъя. Баярлалаа баяртай. Батулга ард түмнийг өөмөнд самуунд Ийм үг үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Бүрэнхий сайдыг нэгэн ч нэр өгшөхгүй. Төргөө орхидмааргүй. Төшөв рүү орхидмааргүй болсоо байдаг ш. Бид нар хамтдаа ядах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ядагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ.